За. Чи ингэж хэлдэг юм. За сайн байна ингээд подкаст нь ингээд მე хоёр найз мэд эхэлтий юм. Чи бэк хэлдэг юм аа. За. Таач. Идээд шаадах юм аа. Яа, тэгээ хоёулаа нэг л хутгалахгүй чи. Тэрнээс амлчих. Хутгад байхгүй. За сайн байцгаана уу? Манай спешиал дугаар 3 дахь дугаараас шүү дээ спешиал дугаар. Тэгээ манай хоёр ихэр найз энэ удаагийн зочноор оролцож байна. Тэгээд бэк байна. Гэвэн. За тэгээ бид хоёрыг сүлдээ сайн бай мөх сан тэгээ. За. Тэмүүлэнгийн хар багын найз, бас бэлгүүнийгийн сайн найз. Тим хоёр хүүхэд. За нэг мөх сүлд гэдэг шинжлэх ухааны технологийн сургуульд суралцдаг одоо 4-р курсын оюутан. Тэгээд хажууд хөлбөмбөг тоглолтыг Хангард клубт одоогоор тоглож байгаа тэм залуу байна. Байдал юу вэ? Хаалгач байрал тоглодог. За. Хаалгач гэж байгаа шүү дээ. Машин цэцдэг авт сурч байгаа. Албаар ингэж дээ. Албаар ингэж дээ. Тий. Гөө. Би ерөөсө хөлбөмбөг тийм сайн хөлбөмбөг тоглогч мөлч биш ээ. Зөвөр л машин сэтгэл халтайсан л юм шүү дээ. Тэгээд хоёрыг ингээ өөржиг подкаст бүгд энэ орцсон нөгөө шалтгаан нь яг үеийн сайн найз гэдгээс гадна яг хэр хүмүүсийн амьдрал тий одоо яг хоёрт болсон яг хэр байх ямар яг энэ ч бас яг хүмүүстэй олдод байдаг бас боломж шүү дээ. Тэгэхээр яг тэр талаас бас илүү нэлэлцээ гэж таа. Ер нь амар нэг би ингээ хаяа ингээ унтж модчихтай боддоо ш нь ингээд яаж тийм олон дундаас яаж авч байгаа ихэр болоод төрч ямар сони юм бэ? Яаж ихэр болсон юм болоо гэд. Яагаад яг би ихэр болоод төрч аим гайхчих заримдаа. Шүн мөн би энийг нэг коммент дээ шиг байна. Сүлдээ ихэр биш. Чи ихэр зүгөөтэй. Би л тийм од тийм онцгой тэгээ цөөхөн байдаг тийм аз гэж хэлээсэ божог. Ингээд угасаал ихэр байсан төрхөөс байсан болохоор ерөөсөө тийм яага ихэр болсон юм бол те ямар сони юм бэ гэж ерөөсөө божог ингээд угасаал байдаг байсан л гэж би ч ерөн жоохон ганцаар байх тусгаангүй юм. Те ерөөсөө ихэр байгаад амар гайхаад шүү дээ. Тэгвэл ихэр байхын давуу тал нь юу вэ? Давуу тал гэвэл одоо ер нь бол за гэр бүл аав ээж найз нөхөд одоо найз охин юу байдэн те тэднээс чи илүү энэ хүн нааг сайн мэдж байгаа байхгүй яг бүгднгийнх нь хажууд хамт байсан төрхөөс хойш аав ээжээс илүү хамт байгаа шүү дээ бид нар ч одоо 10 жил хөлбөмбөг гэл бүх юм хамт явсан болохоор те тийм болохоор яг бас нэг юм амьдрал чинь тийм байдаг шүү дээ ингээ аав ээжийн хажууд нэг найзуудын талаар нэг та нэг юм ярихгүй шүү дээ найзуудын хажууд ч гэсэн гэр бүлийнхаа талаар яриад байхгүй. Тэгвэл яг энэ үний хажууд бол бүр ямар ч цензур гарч байгаа хөх те. Тэр үйл ер нь амар бодол. Яг л бүр амар сайн ах トゥ ус байлаач гэсэн тэр чинь ингээд хоорондоо ярихгүй юм гэж байгаад байгаа хөх. Тийм ерөөсөө байхгүй тэгээд би бодоод идэв хоёр талаас юм бодож үздэг болчих тийм санагдаад байна. Би надад нэг юм ингээд амар тааллаа гэж бодоход чи хамт байсан энд таалагдахгүй байх юм бол дахиад нэг өнцөг гарч иж байгаа байхгүй. Одоо бас ингээд бас өөр өнцөг нь бас байдаг юм байна гэдэг. Тэгээ юмыг ер нь дандаа л хоёр талаас нь дүндэг болцсон юм санагдаад ч надаа. Би л өөрөө тэгж бодсон. Сайн тэгж бодсон. Харахад ингээд тийм талент авч байгаа санагдав. Хүмүүс нэр амар сонсон юм асуудаг шүү дээ. Та хоёр ингээд нэг талент харахаар өөрийгөө харж байгаа юм шиг талент харж байгаа санагддаг уу? Ёосоо тийм санагдав. Адилхан хувц өмсөөж гэл. Амар сонин асуулт. Тэгээ өнөөдөр нэг чинь цохиу онцгойлоод бодлоо үзүүлсэн байна шүү дээ. Төстэй болсон. Ер нь л нэлээд төгөөлээд байгаа шүү дээ. Тий. Тэгэл нэг тийм хэцүү нь гэвэл яг хөө би боддtiin маа яг нөө бид хоёр төрөөд нөө шууд хоёр хүүхд төрөөд гарч иж болохоор ингээд гэр бүлийн ингээд санхүүгийн хувьд амар хэцүү л эхэлж байгаа. Тэгээ манайх ч тэр үчисээ нэг хөлөө олоогүй байсан үе болоо шүү дээ. Тэр үед ингээд бүр хоёр хүүхд гараад тэгэхээр шууд ингээд амар хэцүү нөхцөл байдлаар орсон юм санагдаад тий. Яг тэр үедээ. Тэгэл тэнгуүчин тэгэл бас нэг жоохон байхад нэг барьцсан гэдэг юм байгаад байгаа шүү дээ. Тэр мэрл жоохон хэцүү байсан. Одоо бол нэг өөр өөртөө амар хэцүү байдаг ш надад. Би одоо бүр барьцаас залхаад
Жишээ нь яг юунд яг яаж тэгэл галтгоод чиний цэвэрлэгээл хоол чиний хийхэлж том өрөө би цэвэрлсэн чи миний хувцас өггээл ядаргатай жижиг сажиг өндөр барьцлаа. Тэр нь л ядаргатай шүү дээ. Бусдаар бол гайгүй. Тэгээ яг үе бас нэг жоохон муудалцсан тэгэл. Ер нь нэг алга мөн нэгээд. Би ч яж хад өөрөө тийм язг татах юм шиг аа. Энэ л тэгж яриад байдаг шүү дээ. Ээж мэд сүлдээ мөлдөл Самбогийн ааш бүр айл тэнд өмнө дөлж шүү дээ. Би бас болдгоо гэж магадуулах гэж бодож шүү дээ. Тэгээ ихрэх тэгвэл хосын харилцаан дээр яаж нийлүүлж байна? Ёо. Хоёр өстой бод. Би ерөөсөө хосын харилцаанд байж үзег болох юм мэдэхгүй байна. Би бол ер нь бол айл болох тусдаа салах гэж шийдсэн шээ. Тэггүй бас нөгөө талаараа чинь ингээд самбай тийч баян хөвтэй өнөж байхгүй шүү дээ. Тэгэл тийм болохоор тэгэл хэрэлтчүүл одоо тийм энэ чинь бүх нөөцийг мэдээд чинь нэг алтуу шүү өрөвчүүлэхин тийм үст. Тэгэж бодож. Оо зайвар. Энэ л нэлээд тустай байх гэж гээ зөндөө шалтгаан байгаа. Гэхдээ энэ нь жоохон тустай. Би л яг харилцааны тал дээр бол найз нөхөн ингээд бас яг сайн найзууд руугаа тэг их лугаа жаахан ингээд тусдан байлах гэдэг. Тэгээд жаахан нэг царайлаг хоёр ихэр ингээд царай муутай найз хүн толж байгаа ш. Тэгээд саа зоохгүй байх яахгүй ш. Энэ Соёнбоосын ингээл сүлдээ нь болохоор найз зөвхөн хэр удаа өргөж байлээ? Одоо 2 жил болж байна. 2 жил үү? Арай өргөж жил 8 цагмаар. Төгчлөө юм тий. Америк хос өмнө өргөжсэн мэт тий. Америк хом чинь тий. Дүүрэхэд 6 сар болчихсон гэл. Эхлээс ч одоо 3 сар хол занд байгаа гэсэн үг шүү дээ. Тий. 3 сар хол зандах ямар хөө. Тэг бэкүүд ч гэсэн 2 үед ямар. Хандаа. Би тэрийг бүр ерөөсө давагдчихгүй юм гэж боддоо шүү дээ. зүгээр л хэлсэн шүү дээ. Тэгэл амар санаад хэцүү байснаас шүү дээ. Хаагүй л шүү дээ. Надад бол тэгэл угаасаа нөгөө тэр хүнтэй амар хайртай болохоор ингээд ерөөсөө тийм хэцүү байна те эсвэл ингээд өөр охин сонирхох эсвэл тэр хүн тэгээд мэгээд хэцүү юм бол ерөөсөө гарч ирэх шүү дээ. Үнэхээр хайртай болохоор тэгэл болол өнгөрч шүү дээ. Дахиад нэг тийм юм асууж шүү. Та яа нэг Face ID шүү дээ. Уншдаг шүү дээ. Уншдаг. Одоо юу ган заяа. Одоо ингээд би одоо бас яагаад хийцэн мэдэхгүй. Нөө утас Face ID-г уншаад байдаг. Би нөгөө хаан банкны код яагаад чи мэдчих. Би тэгээд хаан банкны кодос солихгүй сүлдээ кодыг бас мэддэг заяа. Тэгээд албаар солиод сүлдээхтэй адилхан код хийчихгүй юу. Тэгсэн чи бүр одоо ингээд бүр миний хаан банкыг одоо ингээд чөлөөтэй нэг удаж бодож хаад ингээд утас аваад Face ID уншуулад өөрөө дансруу ингээд так мөнгө хийгээд. Тэр үл зээл юм байгаа маа. Тэр нөө саяма онцчихсэн байгаа юм шүү. Гэтэ бас нэг хоёр одоо тэгэхээр чи юусэн чи муудалцсан чи боломжгүй шүү. Муудалцсан тэгээд би нэг хаг юм шүү. Одоо тэгээд зүгээр банкн дээр очиад зүгээр нэг хэрэгний үнэлгийг аваад зээл аваад шууд гарна шүү. Шууд гарна. Тэгэхээр нөө зарим яалт нөө хатгаламжийн данс чинь бас нөө хурууны юм уншиж юу гэдэг юм шиг л шүү дээ. Тэнгуүч хурууны өөр болохоор бас. Тэгэл мэддэхгүй юм шүү дээ чинь. Тэг чи хурууны юм чи эвдчихсэн байж тээ босхгүй юм нэг л юм. Би ихтэй бүр бодсон шүү дээ. Сүлдээ work and travel явах гээд тэг явах боллоо гэхээр би сүлдээгээ өмнөөс явчихдаг гэж бодсон шүү дээ. Юмнуудаар нь тэр ихтээс арай чам. Хормор дарддаг л шүү дээ. Тийм. Шалгуу нэвтрүүлэгтэй шин болохоор бол болчих л гэж бодсон. Тэгвэл жолоо ирэх тал дээр яаж ин таяр Ямар үнэнгээр тэгээ. Би жолооны үстэй. Энд чинь манай хүн одоо 22 хүрсэн ч гэсэн жолооны үнэлэхгүй байгаа. Тэгээд байгаа. Одоо манай хүн бол одоо машин барихтай бол бас миний жолооны үнэлэхийг ашигладаг хүн байгаад байгаа. Чи тэгээ өмнөөс нь зүгээр очиж жолооны шалгалтыг үнэмлэх яриаггүй шүү дээ. Сайн байрдаг уу муу байрдаг уу. Жолооны үнэлэхэд бас тий. Чи зүгээр намайг энэ үлэхээр явдаг л түмд түгэмээрсэн. Тэрөөсөө мэдээд шүү дээ, тий. Тэгэл сумд тэгэл машин барихаа тэгэл цагдаа зогсоод регистрийг үлнэ регистрийг хэлнэ. Тэгвэл чам дээр нэрнүү биш жолооны ус авах бодол байна уу ер нь цааштай? Бага. За. Тий, эвтэйгэн гаргалж хэлж байгаа шүү дээ. Тэрс нэг амар жолоо болон суух юм одоо 22. Мэдгүй. Гүй жолоо суух баггүй юм яриад шүү маа. Жолоонд бол хойноос гадуур шүү. Жолоонд заавал суугаарай. Энийг үзэж яваг нүлэхгүй. Заавал чи угаасаа тэгээд
жолоон цуучих юм бол уусаа одоо л амархан төгсөн шүү дээ. Тий, би ч одоо анх машин барьсан гэвэл би ч 10 онд мэдтээ би. Хөөе, дай тийм. Тий 10 үдтэй барьсан. Нилээ бас залхоо гэдэг. Сүүл оронгийн хэлээд явах. Тий, нилээ залхан байхдаа барьж мараал. Тэгэл цагдаа магдад баригдаал. Юу кино болдог л шүү дээ. Пактл тий. Тий, пактл шүү дээ. Багын би ч уусаа багын л ерөн жоохон машин тэргэнд бол донтой хөвтэйс юм шиг байна. Машин байх гал ерөөсөө машин байх гал тэмүүлээд байдаг шүү дээ. Тэгчээл үнэлгээ авахгүй л. Сүлдөө бол ер нь жоохон машин барих сонирхол бол машины сонирхол бол ер нь жоохон Тий. Зүгээр шаардлагатай болол үнэлэх асууж болоо нэ. Түүнсүлийг машин сонирхол байхгүй шүү дээ. Тэгэл жолооны үл хэрэгтэй байна гэл тэгэл жолоондоо суугаал. Би ихтэй одоо машин барих нь жоохон дургу болчихсон шүү дээ. Машин чинь бариад ийшээ тийшээ явах амар ятгахтай санагдаад төлцөө ихтэй төвжөлтэй юм байна. Тэр тэгж нэг орлоод тэгж явж суудаг уу? Юу нэ. Нэг шалгалт малгалт динэ нэг тийм шалгалтанд нэг. Тий 10 жилт мэдээлэл шалгалтанд. Нэг л удаа юу? Гэхдээ шалгалт биш байхгүй да тэр чинь бүр мэдээлэл зүй хай үе гинтгийн шалгалт авдаг ус байхгүй. Шалгалт хийж мэдэхгүй солилцсон. Зүгээр хойлоо солилцох гэж маазарчаад суугаад солио сууцсахгүй. Тэгсэн чинь шалгалтай байж таа. Шалгалтай байж таа. Бит хоёр яавар сан 44 хүүхдээ шилээ хэдэн ч хүүхдээ тэгштатай хүүхдээ. Яг голоор нь зааглаад бит хоёрын нэр эм үсэг яг нэрний ингээд яг голын хоёр нь яг бит хоёрын дундуур таслаад мэдээлэл кинод хоёр. Тэгээ соёнгоочин журналын хамгийн доор. Би журналын хамгийн дээр. Тэгээ нөө яа мэдээлэл кинод ингээ хоёр кинод тоочдсон шүү дээ. Тэгээ соёнгоо ихнийх би ярьсан. Тэгэл нэг солигдсон ч тэр өдөр шалгалтай байж таа. Би ч тэгээ энийг бүр юу л амар гаргаж өгсөн юм. 90 жилээ гаргаад би ч нэг хичээлтэй юм уу? Намайг 60-д марч жилөө. Лампууд гаргаж өгсөн. Би одоо багш битүүр солигдсон шүү дээ. Хэлхэн хайшаа чинь тэгээд тий яа тийм ээ. Тэр нэг юу байсан? Хичээлтэй байл яг муу. Шүтээний өмнөөс явж шүтээсээ нэг шинэл авчихсан би. Шүтээсээ тий шилдэг ойтон лөө. Спорттой ойтон. Спорттой шилдэг ойтон. Шагналыг гадаж авч ирсэн юм уу тий? Шагналыг гадаж авч ирсэн. Тэр нэг шүтээсээс салбарын шилдэг нөө шинэ жилийн шилдэг тодруулсан шүү дээ. Тийм юм тэгээд нэг очино амжилтуудаа өгчих гээд тэг амжилтуудаа өгөөд тэгсэн ч тэгэл чи юу яачлаа спортлог ойтон бэл юу лээ тийм үү спорт шилдэг биш үү? Тэгээ оны шилдэг спортын сурагч. Тэгээд зүгээр шилдэг байгаагүй л. Мэдгүй нэг юм үгүй гээд тэгээд шинэ жилдээ ороо гэдсэн. Тэг яг хажууд би зэрэгсэн нэг одоо багийнхаа шинэ жилдээ таарад тэгэл багийнхаа шинэ жилд яваа Соёнбог сургуулийн шинэ жилд явуулаад. Би тэр хамт багийн шинэ жилдээ өсөх байхгүй юу? Тэр шинэ жилдээ чинь тэгээд залхуураад чи явчаад ирээ. Би эндээ байж лээ. Наа яваалсан байхгүй. Би чинь тэр шинэ жилд шүү дээ. Соёнбоо тэн чинь миний шагналыг аваад би чинь бас багийнхаа шинэ жилдээр цуглаанд үзсэн. Амар яндаатай. Тэгээ бас шинэ жил мэлэр яндаач хэлдэг юм аа. Тэгээ ер нь энэ жоохон суглаан болоо юм хосч гадаг шүү дээ. Би өрөөс тийм аз яндаа суглаан болоноос юм хожиж үзээгүй л надад. Энэ яваа насандаа битл юм хийсэн шүү. За энийг кат гэдэг юм шиг. Би ер нь жаа болохгүй л хууль бусл юм хийдэг юм шүү. За өөр асуух юм байна шүү. Асуугаад өгөөч. Ийм хоёр хүн байсан юм аа ингээд. Хоёр нэзээ одоо л мэдчихэж шүү дээ гэдэг. За бэкт ер нь сүлдээ хоёр ер нь амар. Одоо яг ингээд зан характер явшаал өргөөс тээ. Үгүй яа характер өөрчлөсөн яг ярьж байгаа өнгөний тоон мон амар яг адилхан яг ярьж байгаа юм аа. Ер нь анхны хэдэн уулзалтан дээр бол ялгах гаргуугаад ялгах. За царай ирэн байна. Царай бол яг адилхан юм шүү дээ. Ямар сони юм бэ. Гөө гэхдээ тэгээд тийм аа. Соёнбог зэрэглэг. Гөө тэр гөө тэгдгүү маа. Тийшээ юу л байт юм шиг. Тэр ерөөс хоёроо гоё байна гэж байхгүй зөө ингээд. Нэг нь гоё явж хат нөгөөх нь жоохон уналттай ч юм уу. Нэг нь жоохон уналттай нөгөөх нь гоё ч үгүй. Тэгээ сөөлсөд юм санагдаад тийм. Жилээр тэр жилээр яг жил санаа. Би одоо л энэ жил л ер нь соёнбоо байгаа шүү дээ. Гүү. Би айгу мя байгаа шүү дээ энэ жил. Тэгэл яг жилээр санагдаад яг тэр жил би ингээл амжилт үзүүлээл юм хом болоод гэж яах яг тийч соёнбоо яг ингээл гейма явж чадахгүй байж байгаа л. Тэгэл тэнгууд одоо энэ жил тэгэл бас би л одоо орол гаргасан гоё амжилт байхгүй л соёнбоо л тийч тэгэл ажлаа яг л байр сураа болоод тэгэл мөнгө төгрөг надад зээлэл явж штт. Би тэгэл соёнбоос зээлэл ингээл
завгүй ер нь ерөөсөө юм болохгүй яваад байна. Тэгээ гайвах уу. Тэр угаасаа жил нэр одоо зөө 7 хоногт яг нэг амраад зөө бусад өдрүүдийг өглөөнөөс орой болтол ингээд зүг гараж тэр байсан хэрэг одоо нэг сарын 3-наас хойш өнөөдөр хүртэл ингээд өдөр болго ажилтай. Ерөөсөө 7 хоногт нэг өдөр л амрдаг бусад бүх үед гараж тэр байсан юм шүү дээ. Одоо тэр амар урт хугацаанд гараж тэр байсан байна тий. Сайн нэрээ аргууд лиг амар юм болоо тий. Жан Арсенал авраг аваад баярлж байна. Би бол Арсеналыг авчаасаа л гэж бодсон. Би бас Арсеналыг авчаасаа л гэж бодсон. Яг дэмждэггүй гэхдээ яг Арсенал арай гоё баг. Авраг авчаасаа гэдэг. Чи Арсенал яадаг гоё. Наа чи аваад шүү дээ. Тийш дээ нэрээ тий. Тоод нэрэн тэгээ жоохон хэцүү л байгаа шүү тий. Тэгээд ихнээсээ хаас ихтэй авралыг авсан дайтай баярсан үстэй сайн шүү дээ. Тий бүр Премьер лиг төрүүлсэн юм шиг баярлаад байгаа ч лээ. Яг одоо тэгэл тийм шүү дээ. харт. 2 үлрэл дараалаад 17-д тусгачлаа шүү тий. Түш өнгөрч жил Европ лиг авсан шүү дээ. Европ лиг. Премьер лиг дээр стендинг. Хүн жилээс 17-д орчлоо. Тийм 2 үлрэл орсон санагдаад. Үгүй ээ 2 үлрэл дараалаад яг цаг дээр нь давж шít 2 үлрэл дараалаад 14 мөр очиж байгаагүй. Гүү яг тий санаад байна. Би тэгж анзаарчаал тэрийг санаад үлдсэн л юм шиг шүү дээ. Тод санаад байгаа юм шиг байна. Тэгээ одоо хойш чинь нэг нь бол мэрэгчлээ болцсон юм байна. Нэг нь бол бүлэмбгөө дагнаад сураад явж байгаа юм байна. Тэрнээс гадна өөр сонирхол ер нь юу вэ? Өөр юу гэх юм бэ тэр? Вау. Чи яа сонирхолтой юм. Бас сонирхолтой болоод сонирхлоо хөгжүүлэхэд бас цаг зав гарахгүй байна. Тийм жил чинь надад найз охинтой болохоор яг одоо хичээл байна, нэгт тэгээд хөл бөмбөг байна. Тэгээ одоо чөлөөт цагуудаар бас найз охиндоо мэдээж тодорхой хэмжээний цаг зарцуулна. Тодорхой хэмжээний ч нэлээд тэр хүн маш их цаг зарцуулж байгаа. Үс хайртал тэр. Тэгээд бас найз нөхдөд цаг зарцуулна. Тэгээд энэ ч бас гэр бүлтэй ээж авдаа цаг зарцуулна тий. Тэгвэл ерөөсөө сонирхолтой бол яг цаг зарцуулах бол цаг бол байхгүй. Чи би байж байгаас сонирхдаг юм аа хийдэж штэ. Тэгж бодоод штэ. Яг сонирхож байгаа юм аа л хийж байгаа болохоор. Нэг аим өөр одоо юу сонирхдаг. Counter тоглолт юм байна тэгэл. Тэг counter тэр нэлээ орсон штэ. Одоо л жоохон зай барих хүсэлтэй байдаг штэ. яг хамж аваа. Тэг counter нэг хэсэг тоглосон. Нэг чамд юу вэ? Энэ л юм шиг одоо. чи counter тоглолоо юу? Бүс вирусээ тийм видео тоглох юм өстэй вирус бүр аачих. Яагаад тэгтэй шүү дээ. Ой гоё юм билээ. Би бас чам шиг байсан Аа тийм. Тэгж яваад 12 төгсөд нэг 2 жилийн дараа л найзууд тавлж орон зүгээр тавлж сууж Монгол тэг орсон шүү дээ. Жижиг контраст гэрлээ сууж байна. Найз охинтой байх одоо ер нь бол найз охинтой байхад бол ер нь жоохон зав бол мэдгэдэггүй спорт те. Тэгж бодож байна уу? Тий. Найз охинтой байна гэдэг үс тийм амархан юм биш те. Тий. Гэхдээ ер нь бол хайртай л байхад л ер нь бол болоо. Зүгээр яг чи юм би нэг чи одоо юу юм бэлээ. Би ингээд тэ амар цаг зарцуулаад байна маа ингээд жоон төвөгшөөх мэдрэмж юусэн авахгүй бол гайгүй байгаад гэж бодоод байгаа. Тэнгүүт чинь бас тийм төрлийн хүмүүсээ болоо шүү дээ. Ингээд нэг юм аюу гой найзуудтай аюу чөлөөтэй байж байгаа тэгээ найз хүндээ цаг зарцуулаад тэглэнгүүт чинь шууд ингээд найзууд байдаг цаг найз хүн рүү очиж гингууд тэрэндээ амар төвшөд хүмүүс ер нь амар байдаг шүү дээ. Ялангуяа манай үеийн залуучууд л юм болсон шүү дээ. Хоёр найзтай ярихгүй юм шиг яриад байгаа юм. Нэг тийм чи танихгүй хоёр хүнтэй л ярьж байгаа юм шиг. Одоо манай үеийн залуучууд гэж юм. Нэг л зүг бистэй ингэж юу яаж болж ин л та. Одоо найз охинтой болчлаа заяа. Найз охинтой болчоод хайр тунтай болчлаа. Тэгэхээр бас арай өөр байгаад шүү вэ. Тэр яг завгүй байжгаад эмхтөөнд цаг зав гаргана гэдэг бол жоохон тийм хэцүү шүү дээ. Жоохон хэцүү шүү дээ. Завгүй байгаа нь жоохон хэцүү юу. Тэгэхгүй мань уу мэдгүй байна уу яг. Би нэг амар эмхтөөнд цаг зав гаргаад л яваадсан юм. Надад энэ айгүй бага л юм байна. Хоёр ч ер нь бол бас нэлээ та хуруу ер нь нэлээ завгүй хүмүүс шүү дээ. Тэ? Асуу ирлээ. Харин тэгэл.
Би өөрөө хариулчихсан. Өөрөө саас өөрөө хариулсан. Ямар асуултээ. За чи тэгвэл энэ одоо энэ хоёр жиг найз хүн юм байна. Чи ер нь ямар нөхцөл байдалтай байна одоо? Би юу? Би тулсан сингл. Тулсан сингл үү? Тийм. За чи ямар нөхцөл байдал? Тийм би тулсан сингл шүү дээ бас. Би тэр нөө огт тоодог шүү дээ бас. Сонжны хүнтэй харьцдаг юм бол ч юм уу? Гүү ерөөсөө харьцаж байгаагүй шүү дээ. Тэр нь охин таахгүй юм билээ наа. Би Яагаад тоодог юм? гөө тоднаач худлаа ярьж байгаа. Бүр хүмүүстэй соёмбон царайлаг сүлдээж байгаа тийм юм байна гэдэг байхгүй юу? Би эхлээд бол тэгэл юу яриад байгаа адилхан гэдэг дээс. Яаж соёмбон юу байхгүй л би ингэж л хэлж байхгүй да. Одоо зөвөр ингээд уулж муулзаач юм уу гаднах үзмжээр бол октод юм яхад л тэгээ болно л. Зөвөр миний хүсдэг юм одоо яг л байгаараа л хайрлуулж үзэн санагдаад байна надаа. Манай хоёр найз л найз залуу одоо үснэ хуухан хүртэл харагдал гэж аахгүй. Тэр шиг л зөвөр ингээд байгаараа л хүндийг хайрлуулж үзье л гэж бодод шүү дээ. Тэгээд тийм охин бол ерөөсө тараггүй л надад одоогор. Юу гэсэн байгач хайрладаг гэж үү? Тийм зөвөр л би одоо явж тэнэг үллээсэн хамаагүй тэгэл миний яг зүгээр байгаад л хайртай. Яг тэгэхээр бол бас эхлээд бас хүн хайр зурагтай шүү дээ. Тий. Эхлээд чи тэр хүнийг хайрлаж чамайг хайрлаа шүү дээ. Амар занж хэлээд байгаа. За баяр тэгэл ер нь бол чи нэг арай жоохон одоо ингээ хадна хэрэг хартаа ийм бүх юм юмнууд нь адилхан заяа. Зөвөр юм жоохон байрлууд нь чүд өөр өстэй хүмүүсний байрал байл. Соёмбогийн царай арай хурц харагддаг болохоор хүмүүст арай царай л харагдаж байна. Тийм хүн читэй. Би ихтэй явж жин хэмцээ бас юу болсон шиг. Бас тэгж харж болох юм дээ. Би ихтэй чамд ер нь жоон жин хэмцээ санаж байна уу? Гоо. Би жоон толин болно хаа тархалцсан санагдаад байна шүү дээ. Гэхдээ эндээс нэг товч маа тийм үү. Тэстэй гой бие хөгжүүлнэ л гэсэн шүү дээ. Гой бие хөгжүүлчихвэл худлаа болоо ер нь бие хөгжүүлчихвэл бүр нөө байгаар хайлагдчих бодлоо олчих юм. Тэгэхээр найз охинтой болчоод дараа нь бие хөгжүүл. Баяр энэ нэг охинтой харьцаж яах нэгнийхээ харилцаанд ер нь хэр хошоод ирж байна. Би бол үгүй шүү. Соёмбоо дүрх гэхээс илүү жаах ингээд жаа нэг хэцүү л байдیں۔ Хаяа жаах ингээд би ингээд найз охинтой гэртээ чууд нөө гээд албаар ингээд жаах намайг загинж мэгнэж жаах тийм ингээд ах дүүр хэсгэж мэсэх гээд нэг тийм тохиолдол бол нэг тэ цөөнгөө хэдэн бол байна. Би л ааш мотохгүй. Миний л юм баг тэр. Хоёр тайп яадлах юм. Өөр. Гэхдээ тайп ч гэжтэй. Би ер нь одоо ингэ бодохоор ер нь амар тайп майп нь чааш юм дээ зүгээр л. За одоо гаднах үзэмж бол бас хамаатай шүү дээ. За тэгээд тэрнээс хамгийн чухал нь би өөртөө тэг ихнээс сонгож байгаа ч гэсэн бас ирээдүйд хүүхдтэй ээж сонгож байгаа гэдэг талаас л амар хардаг шүү дээ. Тэгж л бодож. Тэрээс нэг амар тийм нүдтэй, тийм өмсгтэй, тийм байх хэрэгтэй. Яг нэг соёмбогийн сонгосон охин яг чамдыг яг хүн харагдах уу? Йоо, ямар сонио асуулт вэ? Эвгүй асуулт тийм. Эвгүй ч гэж. Би эдний найз охиныг бол янз бүрээр л өстэй харж үзег юм байна. Гэхдээ яг зүгээр хүн охин байна гэж зүгээр харагдах ус удаа зүгээр наач бас яг миний сэтгэл дараа хүрэхгүй юм байна. Сүлтэйг найз охин штэ л гэж харж штэ. Мэдгүй би бол соёмбоо яг ганц хоёр охин танилцж үлдсэн. Гэхдээ яг нөө яг юм те яг зөв хүн байна гэж хүн танилцуулж байгааг бол тэр сэтгэж харж үзэж байгаа юм. Би ч юм дандаа л тэр тийм зураг хүмүүс эдгээр мэддэг болохоор нэг зөв нэг зураг үзүүлээд энэ хөөрхөн охин байна гэхэд хоёр яг тэндээ санал нэг. Санал нийлнэ. Заримдаа нийлнэ. 80% та нийлнэ. 80% нийлэх үү? Тийм 80%. Тэгээ соёмбоо бод уушаа нэг нийлдэг юм амар тийм цэвэрч тэ нэг юм тийм өгтөд одоо юу гэмээр тийм нэг цэвэрхэн одоо ингээд соёмбоо тэр хомсоо боддог өгтөд дургу. Гэхдээ соёмбоо бот хоёр гээд. Заавал хамаад байх. Чи тэгэхээр өөрөө ярьчих. Чи гүм үү? Гүг чи эхлээ зүгээр өөрөө ярьчих. Дараа нь юм уу гэдэг. Тэ би бол яг хомсоо боддгоо тийм цэвэрхэн тийм гэр амтай нэг юм аавч сайн хүн байдаг шүү дээ. Тийм охин айгу тэмний амьд гарч ирсэ гэж боддог байсан. Тэгээ гарч ирсэн. Тэгээ гарч ирсэн. Тэгэл
тийм охин л байвал яг те аав ээжийн хайрыг өгчсэн шиг гоё хайрлан да гэж бодчихсан. Би одоо энэ үзэл бодлоос салчаад байна. Тэгээд тэр нь гоё, тэр нь муу гоё гэхээс илүүтэйгээр. Тэгээд тэр охин одоо хумсаа будах тортол бодчихлээ л да. Надад ямар хамаа байна гэдэг. Тийм болчиход байгаа шүү дээ. Зүгээр яг хумсаа будаагүй тийм гоё хартай охин байвал уус надад гоё л доо. Тэгээд будноо яанууд өөрөөх нь сонголт. Тэгж л хардаг болчиход байгаа шүү. Тэгэл тэр нүрээ будаггүй байна уу? Юусе хамаагүй л болчиход байгаа шүү. Тэгэд будагтай бол зуны бол будаггүй бол зуны бол чиний л сонголт гэдэг. Тийм л болчиход байгаа шүү. Энэ бол байгаан хүлээж аваад мэ тэ одоо. Тэг би уг нь байгаан хүлээж аваад байд. Тэгэл одоо ер нь жоохон шүүмж хийгээд юм шиг л юу болчихсон тэ. Ингээд хүн хаалт чичээхэ болчихтэй ер нь. Тийм ингээд яг тийм. Нөгөө нэг ажиглал. За энэ нөхөр одоо юу яах вэ? Тий би тий октоудаас ерөөсө хамгийн чухал юм ерөөсө хараал мараал хэлээл сороо байна уу гэж. Тэгэд хайрцээд шүү дээ. Зүгээр вэ? Бод юу гэдэг электрон тавих наатнаас нэг соролчж энэ гэж хэлж болно шүү дээ. Заавал нэг тэгэл сороо байна уу? Бүр улам л золбол сонсогдуулаад байхгүй өөрийгөө. Тэгэл хараал мараал хэлээл гэж юм л гарч. Ямар тухгүй л тэр өхний ажил. Амар тухгүй болт шүү. Октод тэр нь хараал хэлэхгүй аюу тийм хөөрхнөр байвал бүр амар л хөөр харагдчих шүү дээ. Октод. Жижиг юмнаас амар ханд хэрэгтэй. Тий. Тэрс нэг хөмсөд зүссэн дээр бол ерөөсөө тийм шүүлт бол тавихгүй шүү дээ бидэд. 50 хүн байгаа юм уу? Та ядундаас. Аагүй мэн. Гүөхтэй өвсөлт байсан бол яаж мэдхгүй бас яг тэгэл өмсөд бас тэгэл гаднах үзэмжтэй ч хүн хамгийн түрүүнд л харна штэ. Гэхдээ яг зүгээр тун харсан байвал тэгэл гаднах үзэмжийг хараад юу яа штэ. Зүгээр дүгнэ штэ. Энэ нэг тиймэрхүү хүн байна л гэж дүгнэх л байхгүй. Тэрнээс биш шүүлт хийх дүгнэх хоёр ч өөр байхгүй. Шүүлт хийх дүгнэх хоёр өөр. мэдгүй. За тэгвэл гадаад өрхөөс нь ингээд харлаа заяа. Тэр хүнийг тэгвэл хоёрын тодорхойлж чадахгүй. Ер нь за нэг иймэрхүү хүн байна да гэдэг. Мэдгүй чаддаг гэж бодод өгдөө шүү дээ. Гэхдээ үгүй заримдаа бас үгүй байдаг шүү. Тий заримдаа 50% л тодорхойлол. За энэ ч дээ гэсэн хүн бол бүр үнэхээр гоё хүн байдаг уу юу л зөндөө. Тийм үү. Тийм амар олон байдаг ч дээ ингээл за энэ ч дээ гэж бодож исэн хүн амар ингээд надад амар тус урж исэн удаа зөндөө байгаа. Гэхдээ тэр жахаа гүлгэрэл жаалгах шиг нэг эмхтэй нэг чи яагаад тийм санаа хэцүү. Нэг л одоо юу гэмээр чимтэй одоо нэг эцээхийн хуралд орж байгаа хөвгч шиг суугаад юм яриад ах юм чи. Тэгэхээр энэ чи хөөе подкаст ч дээ мэдж байгаа юу? За. Тэс тэгэл тийм байна. Энд чи одоо ингээд олон хүмүүс үзэн харна. Тэгээ нэг үздэг юм дөө. Бас нэг бэлэг танка байгаад иж болохгүй шүү дээ. Манай подкаст энэ үүгээр хөрөд өндөрлөж байна. Ингээд нөр ингээд эхэлж байна ингээд дуусахгүй л ирдэг ингээд. За өчтөр 60 жилийн төгсөлтөө явууллаа маань сургууль 10 жилээ. Би дуурын энэ хоёр би дуурын сургууль. Энэ хоёр очаагүй л дээ. Би явцсан. Тэгсэн чинь нөгөө хэдүүлэнгийн төгсөж байхад угаалаа шугам кабелж исэн шүү дээ. За. Жижиг угаалаа шугамар төгссөн шүү дээ. Дөрүүлээ. Угаалаа шугам татсан маань. Чи 10 жилдгөр ангид үү? Тий. Жисэн шүү дээ. Чи чинь ихтэй биднээс нэг үедээ шүү дээ. Яг бидний үеэр тийм үү. старт болсон байхгүй юу? Тэгсэн чинь одоо том байсан. чинь доод үеийн хүмүүс бас байна. Тэгээд Лэгүү зөөлөө. Тэ ер нь жоохон хичээлээтэй л бас харагдана лээ. Нилээн Юу задгаарч болсон юм бэ штэ. Нөгөө бүхэн Монголоос иргэн бүрэн дунд боловсрол эзэмших хэрэгтэй болсон байна. Өмнө угаас тийм л шүү. Түүнээ хүн хөөж чадгаа болчихсон. Одоо бүр нөгөө хүн хөөж чадхаа гэсэн. Зүг шүү. Өчигдрийн хугацаар орсон ч гэсэн тэр хүүхд Сануулга аваад гарна гэсэн үг шүү дээ. Хөөгдөхгүй. хэцүү болсон. Тэгээ Тэр хүүхд байггүй задгаа болсон. Ер нь чөлөөс гэдэг юм одоо муугаар дураараа. Би дураараа Тий. тэр муутай сайтай л байгаа. Зүгээр яг юунаас тэгж юм даа. пик лав ингэчгүй. Ахтай жоо хувцлалт тийм ээ. Байж байгаа мэрээ тий. Тэгээд андар Биэсээ бодлоо. За улаан шум. Уусаа яг л 10 жил тагчсан анзаарч хэлсэн шүү дээ. Бид дэдээс доош улаан шум татаагүй тэгэл яг доотлын нөхдүүдийг хараад тах.
энэ ч хэрнэ. Бүтггүй гарууд нь улаан шумны доор унаад яваагүй тэр хэд үлдсэн байгаа болохоор ингээд ямар хэцүү болцсон юм бэ гэж харж лээс аваад байгаа. Бүтггүй гал ч сайш тий. Тэгэл байгштай тэг юм хоёрталтай. Тийм шүү дээ. Тэгээд юм хоёрталтай. Та гурав чи гурлаа нэг анги байсан юм уу? Тийм сургуульч нэг анги байсан. Би тэгээд том тал болоо гарч байгаа юм. Матриксаас гарах гэдэг шүү дээ. 10 жилийн үед орсончээс та хэдээс? 10 жил үү? 10 жилийн дурсамж ер нь айгүй 10 жилд бол юу шүү дээ. Сомбо битэр бас яг анги мангт нэгсэн байдгүй үстэй. Тэгээ 10 жилд ер нь тэр чигээрэл ер нь гоё байсан шүү дээ. Тэр чигээрэл ангийн уур амьсгал гоё байсан. Гэхдээ яг бас яхан дарга юмсөө би юм нэлээд дарга юмсан. Тэгээд дарга юм шүү дээ. Анги дээр бол ингээл тэнэгтчихл байгаа л да. Зөөр нэг гадуур нөгөө найзтай ангийнхантай юу ч явахгүй. Дандаа л өөр хийх юмтай. Тэр чинь нэг хэсэг л 10 жил мэлтэй аим сайн хөвгт байсан бохоо одоо нөгөө хичээлээ тараал хараал гэртээ юм хийж идэл гэрийн ажлыг хийж бэлтгэлтэй гараад бэлтгэлтэй таалаараа хараал гэрээ ажиллаж хийдэг байсан юм аа. Тэгэл цүнхээ тавьчаал юм ичээл тэгэл за гарах уу гарыг гэж гараа яаж шүү дээ. Тийм тэр өсөлцсөн хөвгтгүй. Гэхдээ бас одоо бодгоо би үл яг тэр дахиад яхан хичээж хүсэн гэж боддог. Тэгэл бид хоёр чинь гэрт орж ийл тэгэл бэлэн байвал ижээл тэгэл бэлтгэлтэй яваал тэгэл хурж ийл гавь байгуулсан юм шиг хуцунаас болохгүй буудан дээр ялхаагаа л хөвчөж шүү дээ. Тэгэл тэггүй нэг жоохон хүн шиг бас нэг ганц цаг суугаад хичээл мичээлээ хийдэг байсан бол бас арай өөр өгөх. Тэгж одоо ингээд бодохоор ингээд контр тоолсон цагийнхаа оронд хичээл хийдсэн бол гэж бодоод байгаа шүү дээ. Чи ер нь хичээл хийхээ болсныхаа дараа контртлаарсан шүү дээ. Йоо тийм л дээ. Тэгээд хичээл хийхээ болсон ч гэсэн тэгэл зөв дүүцүүлж бодож байгаа юм. Оо 1300 цаг тоглолцсон байна. Энэ цаг дээр өөрөө хийсэн. Тэр чинь нөгөө хүн чинь нэг юм 1000 цаг хийчих юм бол сайн төгөлждөг гэж байна шүү дээ. Тэр хичээлдээ сайн л хэлсэн байх гэсэн баг та бодлоо. Нэр хичээлийн 1000 цаг хийсэн юм сайн л. Би одоо тэр цагт тоглоод одоо гоовч нийлээ 100000 цаг гарсан баха. Би бүр донтой юм шиг тоглоод 1300 л хурж штэ одоо. Манай багаас штэ ойлгох. Олон жилийн юм явчих байгаа юм л да. Чин бүр наах чин бүр баах ах бисэн ажилладаг байсан. Гэхдээ яг дотоогөө сурах юм нь сураад дууссан бах уу. Бас яг одоо хийж байгаа подкаст тэгэл эдит бүх юм эхлэл баг. Тэгэхээр ер нь тоглоом тоглохын тулд бид нар л ирнэ. Тий. Манай хэл сурчнуудаас ч байна. Тий. Ашигтай гарч ивэл бас яг тий. Бас тоглоом тоглохгүй бас сурчиж болж байна. Тэн тоглоом сурцсан байна. Энэ даваа тал хэл 10,000 цаг өрөхгүйгээр ч сурч байна. Friendly fire. Сатэ шийдэж. Заманд болчихоо гэдэг. Амар гимтчлээ ёо. Тоор юу болж ирсэн юм уу? Болцоо хийж юм уу таар? Яг хийж лээд шүү дээ. Чаа ингээ болцоонд үрж юм гэж нэг. Охиныг үржсэн. Охин дөр үржсэн гэж юу? Гүү. Тоор өөртөө ураад гой болцоонд авч үржсэн. Тийм энэ байнга охины болцоонд үрж шүү дээ. Тийм. Мань хоёрын амжилттай гэж байна. Тэгэл зүгээр за гараад иргээл тэгэл ингээл юмнууд хийгээл янз бүрийн юмнууд тэгэл яг бас болцоо яг тэдэн цагт бэлэн байгаараа болцоо шүү моцоо шүү гэж би үлддэг гэж байна. Тэгээ одоо нэг за эвхтэн уусаа нэг яг л болцоо тийм аль бис юм өсчлээ гал дагсаа. Зүгээр би өөрөө зүгээр ингээд нэг охин таалагдах юм бол тэр охинтой хамт байгаа нь л баг болцоо шиг л ихгүй надаа. Зөв ингээ юм яриад явж байгаа нь л тэр нь болцоо санагдаад. Одоо ингээд штэ охтууд чинь уулзаад юу хэ мэдэхгүй бол бити уулзъя гэж юм чи. Тэгдэж штэ. Танаас тэрэн дээр юу гэж үздэг. Тэгээ Монголд тэгээ хийх юм хэцүү болчиход штэ. Би бол бүр эсрэгээр явах. Би бол эсрэг байрч штэ. Тийм. Тэгэл манай найз хүн бид өөрөлдөл манай найз хүний байрны орцсон л тэгэл штэ байн уулздаг штэ. Хийх юмгүй. Харин тийм. Тэгэл тийм. Тэгэл өвөл тэгэл би ч юм өнгөхгүй. Тэгэл орцонд нь юм яриад тэгэл би нэг амар сайн мэдэж таниал. Тэгэл цааш тийм юмуд надад айгүй тийм янз санагдаад шүү. Харин хийж байгаа зүйлсэндээ амар ач холбогдол өгöd тийм сая их. Оо би нэр ингэжсэн юм биш үү? Болзооны юу гэсэн чинь нэг юм бас түүхлэхгүй юу? Нэг охин таягдсан түүхлэхгүй юу? Нэг охин Японд байдаг юм бохгүй юу? Тэгээд 3 сар маар 4 сар маар нэлээд бичээд
нэлээд татна болсон. Тэгээ Монголд ирээд уулзахгүй юу. Тэгээ би ерөөс тийм одоо миний буруул юм л да. Одоо цэцэг мэцэг барьж чагаагүй ч юм уу. Тийм юм нэлээд хүлээж ирсэн юм шиг байна. Тэгээ дараа нь ингээд өөрөө чи ерөөс юм эмхтэн хүнийг хэрэлж чаддаг юм байна. Надад чиний үйлдэл чи ерөөс ил гарч ирсэнгүй. Тэгээд X-тэйгээ буцаад нийлээд намайг хайж ийсэн шүү дээ. Би тэр надад тэгэхээр ер нь ер нь X-тэйгээ бас эвүүл багтаа гэж гадарлаж ирсэн. Тэгэл яг муу юм бодож ирсэн. Тэр нь биелчихэр эвүүл юм билээ. Нэг тийж хаягдсан шүү дээ. Нэг охин X-тэйгээ буцаж нийлээд намайг хайсан шүү дээ. Өөрч хайц юм уу? Гэхдээ яг үрхийг үлдээ ерөөс үрхийг. За нэг байж юу баг одоо жил мэл 2 жил аяа болоогүй. Жил юм. Тийм. Би ч тэр нөгөө яг ингээд амар бичиж мчээд тэгээд яг болоод ирэхээр тэрийг амар serious хүлээж авах гэдэг байхгүй. Тэгсэн байжсэн чинь тэгэл хайсан шүү дээ. Нэг өдөр тэгэл ер нь хойлоо барьсан дээр юм байна. Ингээл. Тэг би яг яасан гэсэн чинь чи өстөө наа хэлээгүй юу сан ингээд чамс үлдэл хүлээгээл байсан ерөөс гарч ирээгүй юм уу гэл. Би за миний буруул юм байна л да. Соёмбоо хөтөр суулт юм шиг. Мань бас тэгжсэн. Манай зүгэл ёо чи наа болзоонд өөр л да гэл. Тэгэл дандаа тэгэл амар санаачлахгүй маа. Тэгэл ялчууд жаа нэг тийм сул тал авах шиг байгаамаа. Угаас яг болзоонд өөрч мөрөөл тэгдэг залуучууд бол зөрөгтэй л байна. Гэхдээ би зөвөр яг ихний уулзалтаар амар болзоонд өөрч мөрөөч ч юм уу хамгийн юм л одоо гоё байна гэсэн үг шүү дээ. Хоёр талд ингээд хичээгээд жоохон хоёр талд ингээ хуурамч хүмүүсээ ингээ тавьчихсан юм шиг бүх юм ингээ гоё байхаа хичээгээд байгаа юм шиг дүүрээс их юм шиг санагдаад байна надад. Тэгээд ихний уулзалт ч юм уу тийм аль биесны сүртэй ингээл гоё газар ороод ч юм уу тийм байх ерөөс хүсдэг шүү дээ. Маш энгийн. Тэгээд яг ихний уулзалтыг бол амар энгийн л байгаасаа гэж боддог шүү дээ. Тэгтээ бас юунаас ч юм насны амттай хүмүүс байгаад тий. Манай эсвэл ингээд бас 30 хэвцэн хүмүүс бас тэгээд бас арай жоо. Зүгээр соёмбоо тийм төрлийн хүнтэйгээ л очихстэл юм байлгүй дээ. Тэгэхээр тий. Бас анхны сэтгэлдлийг амар чухлаар хүлээж авдаг хүн байх шүү дээ. Тэр хүмүүст бол энэ талагдахгүй гэж. Тэгээ одоо нэрээ юу гэдэг шүү дээ. Наа нэг ерөөсө тоодгүй хүн байдаг шүү дээ. Би ингээд дагаж магаал юм бичээл байна. Ерөөс таахгүй. Яагаад гэдэг мэдэг. Би ерөөс хоёр л уулзчихсан. Наа ерөөс таад. Яа энэ ерөөс хам хаягдсан. Тий би тэгээд хэлсэн хөтөлтэй л ерөөс үг үлдээгээл подкаст дээр. Гэл намайгаас нэг ч таадгүй хүн байна шүү гэж. Чи гэдэг. Нөгөө тэгээ үзчихнэ гэж гордоод юм яриад байгаа шиг байна. Үгүй тийч гордож ирсэнгүй. Зүгээр. Би уусаа ихтэй хэлсэн шүү дээ. Нэг охин тоодгүй маа гэд. Тэр л ихгүй. Ерөөсөө. Гэхдээ яг болцоод бас жоохон өөр хин гэсэн тарих талгаас хэрэгтэй юм байнаас. Яг нэг гэсэн уулзчаад одоо юу хөө хэлсэн. Амбороо дүүлс жоо хэцүү юм байна. Гэтэ бас одоо юу хөө гэж асуухгүйгээр зүгээр хөтлөл алхаж яваад ч юм уу. Тийм. Гэтэ бас банк бас тийм юм ботцсон. Банк асуухгүй байна гэж бас байхгүй шүү дээ. Тийм шүү дээ. Банк юм сэтгэл шинэлэг юм сэтгэл байна гэж юм. Толгойч гэж. Нэрийн юм аяхгүй болохгүй юм байна. Камилаа. Та гол нэг гоё хөвгөлтэй түүх байна уу? Зөндөө шүү дээ. Эхнээс нь хар багын уснаг тий. Ярьж болт юм болоо да ер нь. Яг тий. Жаахан цохоолох да. Гэтэ ер нь бол яг 10 жил гэсэн оож өдрүүлээ бас хамарсан тий. Тэгээ яасан бас гайгүй л байсан. Үгүй тэр яг зүгээр маш энгийнээр яриа зөө. За. Хамгийн гайгүй юм уу? Тий, үгүй ер зөв нөгөө ерөнхий ингээд ярих гэдэг агуулга хэлэх гээ. Агуулга зөө. За манай оожо ингээд Ирландаас ирсэн тэгээд сул байртай. Гэртээ ганцаараа. Тэгээд гээ тэр үед яг манай дэс ганцаараа машинтай. Тэгээд бид хоёр завтай. Тэгээд ийм дөрвөн залуу. За. Тэгээд юу их вэ? Харин тэгэл бодохгүй юу харин. Нэг тийм нэг 100 байна. Бас тэр бол амар 100 таа. Юу нь бол бас яг тийм prime time гэж хэлэн тий. Тийм 20 дахь курс шүү дээ. 20 дахь курс төгсөөд 100 гэсэн үг шүү дээ. Манай оожоо ч бас гоё тий. Тийм тэр үе чинь бас их сонио. Бид хэд чинь
Тэр найз болохоор Ирландод ингээд 1 жил байсан. Бас ер нь жоохон тийм задгаа соёл жоохон цогцох нь үзсэн мөн шүү дээ. Клаб нэг тийм шоу зэмэл. Тэнгүүд бид дуурчин болохоор ер нь баг тэр хүртэл клаб архитектурс марс гэдэг юм айгүй хол өмсөсөн байхгүй. Тэгэл шоу цэнгийн номпсон л нэг 100 байсан болж юм гэсэн. Би тэрнээс хойш тийм ууха байсан шүү дээ. Уудагч нэрээ. Тийм. Манай нэр алкогол арилтсан шүү дээ. Нөгөө Ууч тэр 100 тэгэл хашлаа гэсэн тэгэл гүрээс Гэндагаал яваад ирсэн. тэгэл сүултээ за энэ бол ерөөсөө замнал биш юм байна. Яаж алкогольны ашлтаа мэдчихсэн ээ. Тэгээд агуулж үзүүлдэг чинь. Би ингэжсэн юм аа. Аавын дүү нэг аав тийм зөвгийн балтай жагтанаас бэлгэлсэн заяа. Тэр нэгээд байгаад ирсэн. Тэгээд задарсан. Би гэрт ганцаараа л байсан юм л да. Тэр өөд сууж байгаа тэр ингэ нүдэн харагдаа болтгоо. Тэгээд ингээд тэр чи виски штэ. Нэг жоохон игээд уудаг гэдэг мэдэхгүй л бохгүй юу. Яг нэг рүнк яг нэг аяг гэдэг ингэж нэг иймэрхүү хэмжээтэй юм да. Яг ийм нөгөө виски гэдэг стакан. Тийм виски гэдэг стакан байд дөрвөлж байгаа. Яг тэрийг яг дүүртэл хийгээл уугаал амар гоё амттай байж байгаа зүгийн балтай. Тэгээ чи тэгээ бүр ийм Анх одоо виски авч үзээ тэгээд ч амар гоё амттай гээд. энэ ч одоо хит 200 мг. Тий амар их. Гээд тэгэл амар. ёо ямар гоё амт. Тэр чинь ингээл цээж халууд өгөөл. Амар гоё мэдрэмж аваад шүү дээ нэггүй. Тэгээд би л ах. Тэгэл харсан чинь ингээд амар юм би гэж бодсон. тэр чинь тим их уучаар чинь ингээд шууд доошлож байгаа юм чинь. Тэгэл дээс усаач шигээд усаач хийсэн чинь ингээд хитэрсэн юм санагдаад дахиад ингэж хийж байгаа. Ингээ хоёр тэгэл Хил настай үе юм бэ. мэдгүй дунд анги маяг байсан. Тэгэл би үл нэлийн сүулж шүү дээ. Би тэр би гоё юм яах юм. Тэгээд би өөрөө харьцалтай гэж бодохгүй байгаа шүү дээ. Ерөөсөн мдээгүй. Нээж илрүүлээгүй. Тэгээд өдсөн чинь аав гэрт ороод ирсэн байхгүй юу. Тэгээд би тэгээ ерөөсөн нүүр царайгач хараагүй сууж байгаа шүү дээ. Зургт үзсэн. Аав нь орч ирчээд чи нүүр ам чи яац юунаас арчилж өгнө? Яач минь хүү гэд бүр санаа зовоод би тэгээ өөрөө талнаас чи бүр ингээд хаамаг юм унжсан ингээд улаан болцсон. За бихгүй шүү болоо. Яац би яг юм гарахгүй болохгүй мэнэ гэх. Тэгээ гэрээс гарч байж байгаад яаж л нэг орж ирсэн байт юм аа гэдэг гадаа мод санал модтой унтцаж байж л. Яг хөө зүгээр орж ирсэн шүү дээ. энэ үлдээ анхных биш. Би тэр чинь бүр жоохон ухаан орог бах та. Аа ээж нөө вино ойлоо. Тэгээ аим гоо жимсний үндэсний вино нөө юм жахаа хоол шингэх зориулалтаар ээж ингээд орой бол уугац юм гинэ. Тэгээд тэгсэн чи би тэр юм гоо жимсний үнэр тэмэрдэг ээж том юм цаашаа гээд тэгсэн байна. Тэгээ нөгөөч нөө болохгүй юм амар татагддаг шүү дээ. Тэгэл ээж аав хоёр ажилдаа явбал тэгсэн чи би тэр зин хөргснөөс гаргаал хусаа хийцэн очоо. Тэгээ соймоо гадаа үйлсгсэн. Тэгж гэр өдстэй гашаан дотор өөлцсөн нөгөө юм чимэр. Би тэнцээ орон дотор бөөлцсөн мөрөө. Тий. Соймоо яжцсан ингээд тэгсэн чи юм дөрвөлжин юм амбар шиг юм нэг тийм төлөмлөө хийдэг байд үсий. Тэр нэг орцын ингээд өөлцсөн. Энэ хизээ тоосгоо гэдэг тийм намайг эндээс салгаад үгүй зовдсон сууж. Би ингээд жингүүт зүг ингээд орон дээр ингээд хитцүү. Хайц одоо ч гэсэн ухаараад нэг уухаараа нэг нь эм ороод байлаа. Тэгээ би сая сүлд нэг зовсон шүү дээ би нэрээ. Энэ хоёр ихтэй жоохон юу гэдэг юм аа. Уухаараа жоохон сүрчээд байт. Энэ жоо зовоод идэх байхгүй юу? Тий, зовоод идэв. Тий. Нөгөө хүмүүс чинь жоохон шоколад ирэхлээрээ жоохон юм хүүчт нэг юм баяр цэнгэлтэй болчихсон. Энэ хоёр эсрэгээр жоохон ядарч мандар. Тий ингээд урмаагаад амар хэцүү. Ингээд амар хамаг юм хэцүү болол. Тэр ихтэй 10 жилд бол яг би бол хамгийн сайн анх удаа уужсэн санаад байгаа бол Эса гэдээ байсан шүү дээ. Аа. Тэрийг л уусна амар санд ш нэг 48 минутанд нэг саадан сууж уугаал. Ёо бүр ямар амар юм бэ гэж үзтээ. Би зүгээр нэг амар татсан тамхиал амар тат санд ш. Гөө бүр ингэжсэн. Би ч 10 жилээр тамхи татдаг хүмүүс байхгүй юу. Тэгээ ингээд хашаанд байдаг стэд нойл жолн руу үгээл баалаа гэл өдрийн одоо хийдэж баахаа юм. Модон жолн баалаа гэж явдаг заяа. Тэгэл модон жолн цугаал яг модон жолны нэг нуудаг газартай тэндээ нэг хайрцаг тавьсан. Тэгцээ жоо би нэг дэлгүүрт байхгүй ч үл ял Марл бороо самсуугаа авцаа. Өмнө юуш татдаг гэсэн юм гэдэггүй. Тэгэл анх удаа ингээл Марл бороо аваад татаал ёо ямар гоё юм бэ. Арай л гоё тамиг настай юм яриад.
12 тавьсаа гэсэн хаа. Тэгээ соёмбо бид их амар баригдсан ш тамхи очоод ааш ш. Йоо бид хоёроос амар тэнэг ёо. Тамхи аваад гэртээ ороод гэр дотор татчихаа ш төө. Ийм цонх монго онгоолохгүй. Тэгээ уг нь хашаанд байгаа юм гараа татчихгүй. Гэр дотор асаагаад тэгэл яг асаагаад л үзсэн чи хашааны хайлгаад гэж орж ирэл. Тэгэл энэ юм утаа гарч ирээд байгаа ингээл тэгэл тас ирсэн. Тэгж нэг амар барьчихсэн ёо. Чи мэр амар. Чи нэг амар барьчихсэн. Би одоо бүр тамхины дон туссан юм шиг байна заяа. 12 цагт бас аавч нар тагуул байдаг байхгүй яг үндэ. Тагуул байд юм байлээ шүү. Тагуул байд юм байлээ шүү. Би одоо унтцсан л гэж бодсон юм шиг. Би л тэгэд удаа гэж. Тэр зайлвал тэгэл нөө төлөвлөгөө яваад байгаа юм л да. Миний толгой дотор аавч хоёрыг унтангууд босоо тамхи татна гэд тооцоолцсон. Тэгээ унтах гэж хөвтөл тэгэл хүлээгээл байгаа шүү унтахыг нь. Тэгэл ингээл 12 мараар явцгаа. За унтцсан баха босоо ингээл. Чиний хүн босоол. Тэгээ нөгөө нэг галны 100 хуус тий. 100 хонгоолгож байгаа л тэр чинь тэгээ бүр тамхихгүй байхгүй хамгийн гол нь. Ээж нэг тамхи татчаад бараг тал тамхи ингээд үнсний санд хайхыг харцсан заяа. Тэрийг л татна гэ бүр тооцоолцсон. Тэгээ ингээд ээжийн үнсний сав аккорд төгж татаад байсан. Тэгээ 100 ч гал асчаад 100 тийшээ ингээд нөгөө нэг хаачаа хийгээд ингээ асаж байгаа. Тэгээ хаачаа хийж байгаа гэж манай мод чөлөө нүүрс ингэж гаргаж ирж байгаа. Ингэж тамхи ингэж байж асааж байгаа. Тэгээ ингээ 100-ныхаа үйлдэл үзүүлээ тий. Татаас оож байгаа шүү. Тэгээ ээж бас чигээ. Юу гэж байгаа чи? Тамхи татаад шүү нөө хөтчихээл. Тэгээ турсгаалсан. Тэгээ турсан мурс хуулаагүй тэгэл. Бас вебний хэрэг байгаа тий. Веб ёо бүр. Ингэсэн тэр ирээ явсан хөлбөмбөг тоглох гэх тэмцээнээр. Тэгээ би мөнгөтэй тэр нөө гадагш явж байгаа шүү тэгэл мөнгөтэй л байсан. Өөрөөр аавч хоёр юм л өгж байгаа карманы мөнгө шүү дээ. Тэгээ би ерөөсөө үрээгүй байхгүй. Тэр үеийн тэгээ хор худалдаад авцсан. Тэгээ үрээгүй байж байгаа ирээнээр явжсэн чинь нэг веб байж та тэр нөө God Talent дээр ингээл нөхдүүд ингээл утаамтаа ингээд тийм юм үзсэн. Трик ингээл тэрийг л ингэж тэрийг л харцсан тэгэл энийг авъя л да гэдэг санаачлаад аваад тэгээ паск тавьсан. Паскын дотор хийчихдэг дандаа хөрөнгө дотор. Тэгээ нэг өдөр унтаас ирсэн чинь өглөө босоод шууд вебээс санс ирж байгаа шүү дээ. Одоо бүхэл хүн тийм болцсон. Тэр үедэл өөш за веб татыг л босч ирж байгаа шүү дээ. Тэгсэн чинь паска ингэсэн чинь дотор нь веб байхгүй ингээд захиа байна. Гайхаад тэгсэн чинь ээж ингээд бүр ингээд амар юм кино шиг бичсэн. Арайчтай юм шиг гэсэн. Би тэр өмнөхийн ярих хөөх. Наа гээж ингээд унтчихсан чинь шөнө 2 үед намайг босоод сүлдээ сайн бос ирэхгүй гараад ирээ. Бүр гэрээс гаргаад орой 2 цагт штэ гарч ирээд амар сериосны сайн боч яагаад байгаа би тэр үуч нөө аав яг тэр үуч веб фильтр тэмдэглэрэг үуч ингээд ийм том амар утаа гардаг хүүхдэн зороод гарч амар санаа зовж байгаа юм чи энэ юу юм бэ амар юм байна яа юу болцсон юм бэ гэ бүр амар хар тавьч болцсон тийм бүр амар сериосны хүлээж аваад тэгээ би ингээд жаагүй энэ ээж ингээд ийм сонирхоод бидээ бас өөрөө хор шиг мэдхгүй ийм гоё ингээд утаа гардаг ингээд янз бүрийн би өдөрцөн юм шээ тий үзүүлэх тэгээд тэгжсэн шүү дээ. Тэгээд тэр чинь бас яг ээж мэдээгүй л ихтэй тэр хоёрыг авчихсан байхгүй. Самбаг тэнийг тэр чинь би чинь бас тэгээд самбагийг барьж игчээд өөрөө бэлдээсэн. Тэгээд хавд нэлээ хийсэн сарсан тэгээд нэг цагаа ёо би ч гэсэн нэлээ тийм никотины хамааралтай болцсон хөө. Түүсээ. Нас тийм. Тэр чинь одоо юу юм бэ? Алах юм л орж ирсэн яах. 10 доор. Тийм би одоо айгу буруу юм шүү дээ. Тэр бүр амар гоцгтэй амар түүхтэй ёо. За уудгүй юм даа хөөе. Хоёлоо уудгүй шүү дээ. Хоёлоо уудгүй шүү гэдэг. Муу юм ярьсны хардаасаа. Тэгээ бид нар одоо ингээ алкогол ухаа болоод удаж байгаа хүмүүс шүү. Ерөөс алкогол хэрэглэдэг. Тэгэхээр хүмүүс итгэхгүй л яг үнэндээ итгэдэггүй. Манай хүмүүс итгэвч надад. Би ингээ ерөөс алкогол хэрэглэдэг шүү гэдэг. Ерөөс итгэхгүй зөө. Тэгээ бүр жил гарan болж иж ингээд өөрөө харж иж тэгээд за уудгүй юм байна гэд тэгж шин түнс бүрэн за харж лээ би л итгэхгүй байгаа гэл тэгсэн. За тоор хэрэг болж байна. Өнөр хоох боостой. Яаж ерөөсөө юу нууд юм уу? Наа. Хоёул авир зэрэгтэй. Наа өнөө.
Тий, тараалал тий. Гэтэ нөө пив гоё эсвэл юм гатуу юм юм арай дээр өгöd юм уу? Хаана яаж ууж байгаас л амар шүү дээ. За тэгвэл дөрүүлээ ингээл за ганц ууч ингээл дөрүүлээ суул яах. Тэгвэл вискитэй уугаа шүү. Нас 75 гусч игээд. Тэгэхгүй харин ч ингээл юм ярьж байгаа юм чи пив гоё юм. мэдгүй надад л пими бол яг зүг сууж явахтаа байн шейх хөөсрээд юм аа. Оо. Зүгээр яг гоё найз төр юм яриа суул арай тийм хатуу юм удаа наруу уулаа. Би л цагаан мэдээж уухгүй. Зүгээр альбесны өмнө л вискийн тоо яваад тийм шүү. Ерөн жоохон ажил төрөл ажил хэргийн юмнууд. Тэгэхээр уух юмны соёл гэж бас амар юм байгаа тийм. Уух юмны соёлгүй болохоор бас яхаас санаа зовоод тэргээд тэр арх гээд арх үүдэн шүү дээ. Тэр чи X гэх юм байна. Тийм ногоо X. Мэддэггүй юм уу? Мэдгүй би саяхан л мэдлээ шүү дээ. Харин тэр X гэдэг үстэй гайхал гэдэгсэн. Яа тийм шүү. Харин тийм. Ногоо X. Би саяхан нэг ногоо X нэггүйсээ. Тийм би бас нэг X нүгээд. Last step юм уу те? Ер нь хэцүү шүү. Тийм нэр пи уул яг зүгээр амар уухгүй гэж ам гараад тахын шааш. Зүгээр ингээд найзууд бүүн рүү ууж ах ч юм уу заримдаа бол нэг пив авчна. Тийм харин зүгээр ингээд пив амсаад суух юм бол заавал зүгээр задгаа пив мэвэл л уу. Тэрс нэг last step пив уугаад суугаад байсан нь бол зөвх. Бас байгаа л да. Байгаа гэ зөв нөө чи чанда юу пермит юм уу? Бэртэн дээр хийдэг байлгүй гэж юу? хэд өгсөн те? Өө нэрээ хөө юу яриаг юм ба штэ. Ингээд бид гурав чинь Америк явсан штэ. Тэгээ бид гурав чинь хамт ажилласан. Тэр талаар ярих уу нэрээ. Тэгэхээр чи би хайрцагны гадна. Чи даашаа. За тэр босоо явъя дөө. Тэр үл нэр ихтэй аа бас гоё те. Та ихтээс арай л амт завгүй байсан. Намайг Тэгсэн. Гэхдээ тэр үл ер нь л аим шаргалтай өстэй. Хүн ер нь амьдралдаа тэгж явах хэрэгтэй байх. Тэгээ нэг тэгж мэдрэл хэрэгтэй юм. Тэр бас юу мэдрэх хэрэгтэй. Юу яадаг хатаа гэх юм. Тийм үстэй. Яа даа. Зүгээр хүн одоо ингээд гадагшаа илүү сэтгэдэг болохын юм шиг санагдчих надад. Илүү жоохон бие даагаал юмыг жоохон харах үнцэг өөр. Юу өөрчлөгдсөн. Тэгэл би бол ингэж утсан зөө. Яг бүр яг ингээд одоо Америкч ингээд бүх юм надаас одоо ингээд шалтгаалж байгаа юм шиг санагдаж байгаа байхгүй яг тийм үү. Тэгэл тэгвэл ингээд Монголд би ингээд зөөр хичээлдээ бэлтгэлтэй бол яг ингээд амар юм зоохгүй юм ихэд л болоод си амьдрал тэр ингээд амьдрал байсан юм байна. Яг үндэ би амар арчаагүй байсан юм байна. Тэгээд одоо ингээд хэдүүлээ чи одоо 9-оос ажиллаад тэгээд орой 7-8 9-оос дуусчаа шүү дээ. Тэгэл тэнгуут амар ядарч байгаа юм зөө. Тэгээ би ингээд Монголд ч гэсэн яг үндэ сургуулиуд төгсөөд амьдрал дээр гарах юм бол бүх хүн тэгж ажиллаж байгаа. Бүх хүн өглөө ажиллаа явал орой ажиллаж дараал тэгэл ард дуурай ажил амьдрал бүх юм зөвлөж байгаа. Хажууч нь тийм үс болж шүү дээ. Тийм тэгж яхад би энэ чи яагаад ингээд зовоод байгаа юм шиг мэдрэмж аваад байгаа юм бол би ямар арчаагүй юм бэ гэж бодсон. Тийш. Амар ядарснаа нэг тэгж бодвол тэгэл нэг шүтээ зуусан бай тээ. Тэг шүт зууж мос хүртээ гэсэн. Гэхдээ тэр ихтэй тоглоом байгаа тий. Халуун л яа. Тийм амар тоглоом. Одоо энэ цомбог ажиллаж байгаа нөхцөл нь яг гоё байхгүй. Чи нэгт дуртай юм хийж штэ гол нь. Тэр яг үнэхээр яргаллаа. Гэхдээ одоо хараад зур сонсч зөө. Би чи ингэсэн байдаг байхгүй. Өвөл нэг охин тоохгүй хаягдаад заа. Өдрөлгүйгээр орж зураас байна. Тэгээд он гараал он гараад хүн ухаардаг штэ. Тэр ухаарлаараа л одоо л явж байгаа юм бохгүй би ч. Яг тэгэл за одоо энэ машин тээвэр рүү орж ирсэн дуртай юм хий та гэж ухаараал. Тэмүүтэн гэж map дээрээс гэртээ ойрхон машин сэтг газар юу вэ гэж харж байгаа сансар дээр автомобиль гараж дээр очивол ажлын зармаар байхгүй. Зүгээр шууд харахгүй очивол асаа ийм хүүхдээ наа ингэ заагаад өгчээ. Тэгээ очсон чи одоо тэр аим юм юу зөө ингэ юм халтар харанхуу ингэ багж магж муутай аим хэцүү газар байхгүй. Тэгээ ингэ хүмүүс нь ч гэсэн тийм ажлын чинь хандахгүй зэрэг юм шүү дээ. Хүмүүс нь ч гэсэн аим хэцүү хүмүүс байхгүй. Бид хараа юу ч мэдэхгүй заяа. Ингээ багжаач мэдэхгүй юу ч мэдэхгүй. Тэнгүүд ингэ ажлын авааны хоёр ах нар ч амар тийм муухай штэ заяа. Наагч бүр янз янзаар хэлнэ. Тэгэл орчин тийм хүмүүс наа янз янзаар хэлнэ. Би тийм гав ганцаараа хинтээ ч юуж ярихгүй ингээд юм. Яаж яах юм мэдэхгүй. Тийм юм мэдэхгүй ингээд гадуурхах зүгт ингээд байгаад. Тэгэл тэр чинь гараашаар дүүрээ орлол өчнөө хүмүүс харж байгаа. Тэгэл тэрнээс нь ичиж санаа зовоол. Тэгэл яг бүр амар бүр үнэхээр хэцүү байж байгаа л юу байсан шүү дээ. Яг л дуртай юм болохоор гэл бүр яг зүр шүтээ зоож байж байгаа л.
Яс шүү дээ. Вау. Гайхалтай. Гэтэ уусаа нэг тэгж шүд жоох үедээ төхөө. Тэг анти нөгөө их гээд байгаа чинь би өөрөө тэгж охинд хаягдаг байсан бол тэгж гүрэхгүй л байсан баг. Хайсаа охинд нь баялаа. Тэг хаягдсан болохоор амар тийм гранд хийх сэтгэл зүйтэй болсон шүү. Тэггүй. Охинд хаягдаад тэгж ийн гэж юу ямар сайн. Тэг дуус тэр охинд хаягдсан шалтгаан ус би юу ч байсан аахгүй тэр чинь жоохон зөв бичээл ном сургууль соёл байгаагүй тэгэл ажил төрөл байхгүй зүгээр ингээд гэртээ ингээд ламгаа байждаг юу ч хийж чадахгүй юм байсан аахгүй тэр үед тэгэл тэр охин хайсан баха зөв нэг охин ямар ч тийм амьдралын зорилгогүй шиг санагдсан гэдэг. Тийм тэндээ ихтэй бас найзтай ойлвол амар зүрх би ч юм бас тийм гоо одоо юу мэрийн одоо ингээд зөв би за бэлтгэлтэй явж байгаа хичээлдээ явж байгаа би юм хийж байгаа болоо гээд амар сэтгэл ханамжтай байгаад байхгүй юу. Тэгээ манай зөвхөн тэнгууд ингээд юм амар юм намайг зоригтой эмгэгтэй хүн ингээд одоо юу мэр ингээд эрэгтэй хүн ямар зоригтой болж ирсэн гэсэн. Жолоодод юм. Тийм жолоодод л. Би ч амар ингээд ханцсан баг яваад байгаа шүү дээ. Тин яг болоод байна гэдгсэн чинь болоог үлээсэн юм лээ. Тэр тэгээ яаж юу дутуу байна? Ер нь бол яг жоохон хувь хүн талдаа бол амар дутуу байна. Гэтэ нэг жоохон боловсроогүй байна. Ингээд нэг жоохон тамруулах хэрэгтэй. За гэлтэй чи андаа бит хоёрын хин нь хувь хүн талаас ер нь боловсроогүй. Юу гэж бодсон чи бит хоёрыг дүгнүүл. Гаднаас нь хамтдаа харж байгаа. Сайбаа өөрийг бол боловсрсан гэж бодоодгүй зүгээр чам юм яхаа л гаднаас хамгийн аюул санагддаг шүү дээ. Харин надаас бол арай л тийм хүнтэй харилцах нэрээ хүчтэй санагддаг шүү дээ. Гэхдээ ачаал хүнтэй харилцах амар шүү дээ. Амьдг. Гэхдээ хүн харилцааны тал бол амарсан шүү дээ. Тийм жоох очим хий шүү дээ. Гэхдээ манай хоёр жоо нүүр мөлөхгүй. Бусдаар бол яг очим үдээ гоё ярьцдаг байгаа байхгүй тий. Бид хоёр бол хүнтэй гоё ярьцдаг байгаа байдаг шүү дээ. Яг зөв нүүр мөлөхгүй. Чи яг мандаа яг үннийг хэлээд байгаа шүү дээ. Мань муухай шүү дээ. Үннийг чи угаасаа жоох хар ярьж шүү дээ. Харин тийм юм шиг байна тий. Чи сэтгэл надад одоо ингээд сүүлийн хэдэн сар хэлж байна одоо. Миний хүн аашаал тасчаал би яа ч одоо би Гүгөө. Наадаас чинь юу л яагаад юм л та. Чи ингээд юм одоо ер нь л ихэнх одоо хүмүүс шүү дээ. Яг ингээд өөрийгөө л бодож юмыг хүлээж авдсан байна. Тэг хүн ингээ өөр хүнийг бодоод жоохон хүлцэнгүй байгаад эхлэхээр л хүний зан характер өөрчлөгддөг юм байлээ. Тийм шүү дээ. Юу ихгүй. Тэгээ тэр хүн ингээ одоо ийм л хгүй одоо яг өсвөр насны бүх хүүхдүүд одоо ингээ ээж аав нь ингээ юм хэлэнгүүт ингээ төвшөөд өгөхгүй. Тэнгүүт тэгэж одоо ингээ ямар лайтам гэж бодохгүй зүгээр те. Миний аав ээж надад ингээ намайг сайн байлгахын тулд надад юм хэлж ин гэж ганц хараад эхлэх юм бол тэгэл болоо. Юм байлээ. Би бас ингэж бодсон байхгүй. Хүн биш те. Ямар нэг асуудал гарангуут надад асуудал нь байж болох юм байна гэж бодож эхэлсэн цагаас хойш ер нь хүн ингэж өсөж дэвждэг юм санагдаад байна да. Тэгвэл яг тэгэл тийм бибинээс л өсдөж байгаа байхгүй юу? Тэгэл адагтал дээж мэж андаа үед гэдэг шүү дээ. Ер нь сүлдээ битэр чиний уураа хөрвжсэн тохиолдол байна уу? Байгаа хаа. Байх гэж би ер нь бодоод байгаа шүү. Өөдөө шүү дээ. Агуу нөхөр хоёр шиг л. Тэ. Аймаг хийсэн шүү дээ. Тэгээд нэг тийм уур нэг тийм дургу урсан нэг тийм тохиолдол байгаагүй. Ингээ тоо нэг муудалцал тэгээд тий. Тоо шахнаас л. Чээр утгагүй шаац. Зүгээр тэмдэгчсэн. Тэр ихтэй анины бодоо тэр тоо ихтэй тэгээд муудалцуулчаад нэг дүгнэлт ярилцлах хийсэн үү? Хийсэн тий хоёул бүр өөсөн тий. Йоо бүр сунгаалц. Тийм шүү дээ. Яаж суух вэ? Тэн дээр ч гэсэн гэхдээ хоёулаа яг бибинийхээ өнцгөөс хүлээж аваад тэгэл ингээд нэгний суудлуугаа шууд үлдсэн. Тэр жоо орой болцсон маа жоо хэртэн ирэлт өстэй шин тий. Маргааш нэжтэй гэдэг байна шүү дээ. Гүү тэрэндээ биш дээ нөгөө өдөр хоног хугацаанд арай нөгөө сүүл хэлсэн гэж аахгүй юу? Тий. Тэр нэг хэрэг хамт байхад гоё хугацаанд та. Тэгтээ туулаагүй шүү дээ. Хэрэлдээд эртгээ хэрэлдээд гоё эвдэрсэн бол үлцэн хугацаанд гоё явах байх. Тийм бас юм аа. Тэгэхээр дундуур шилтлээ.
Чи өлж байгаа яац байсан Тий. Дундуураас жоо хаашаа тий. Дундаас жоох хаш. Одоо бодож байна төрчлээ. Амар өөлч юм байна. Гэхдээ тэр өөлж мөс. Тэгэл тийм хэрэгтэй байсан тий амар хэрэгтэй байсан. Тиймэрхүү юмтай туулчин гоцоо гэдээ найзаагаа мэддэг болчтой юм л шин. Тэр хүнд ямар юм гарах, тэр хүн ямар үл гарах, юу ярих их тэр хүн яаж хүлээж авах юм чи мэдчихэж байгаа тий. Тэр гоё болчтой юм л. Одоо ер нь би зүгээр тэгж бодож шүү дээ. Өөрийгөө айгу адтай л гэж бодож шүү дээ. Нөгөө сайн найзууд амар олон олддог надад. Тэгэхээр ер нь их тэр найзуудаа бүгдэнд л амар итгэдэг шүү дээ. Айгу гоё найзууд тавьсан гэж надад л. Тэгээс найзуудраас хэрээр хийнэ бас. Тэгэл бүгднөр муу хаашлаад тах тэгэл бүгдээрээ намайг гэлээд. За тэгвэл юмхтэй өнөгийг нэг орох уу? Тэгээ л да. Гөр амттай шүү дээ. Тэр нөгөө олж байгаа хүмүүсээс асууя гэж бодод асууж чадахгүй байсан юм л. Тийм тэгэлээ чинь хараа ярьтай хүмүүс тийм үү? Тэгвэл насны зүрх гэдэг юм аа. Сэлцэн юм. Эсрэг үснэ хүндхээс. Мань ихлэ ярьчих. Аагүй би ихлэ ярьсан дээ. За тэгээд Тэгээ за ярихаас нэглээд нэг юм асуучих би. За. Одоо ингээс хоёроо бид нэг ман зэн андаа мандаа хэрэггүй нөө. Үгүй. Би бас тасцсан. Хүмүүс амар тэгдэж та хоёр яа нэг андаа гэдэг. Тэгээ юу гэх юм ер нь юу гэх юм. Зүгээр чи нэрээр нь дуудсан. Сувь өдөр чинь андаа ман зэн гэг найз шиг болцсон. Яг эрэгтэй хүмүүс ч бол За ороор. тий бүр амар бүр хол тасарсан дүүл байдаг юм бол заяа. Одоо нэг 4 дүү мөч гэдэг юм уу те. Тиймэрхүү юм бол тэр хүний толгойдох дотор хүн надтай чацах юм бол хамаагүй шиг санагдсан. Бас хамаагүй. Чи нөгөө 8 дүү ивэлээ яриач. Тий. Ээж л тэгж явах ээж маа ээж ч бас тийм тухайн маханд аягүй итгэдэг. Нааг шүтлэгтэй хүн байгаа манай. Тий. За чи зүгээр юу яачих. Нэг 28 амурж жаад нэг 8 дуу авгаа авч нэг ээжигээ баярлалаа. Чи өөр 8 дуу авгаас нэрээ гэл бид шүү дээ. Тэг бүр амар ихчээл би ихтэй ихч байхаар одоо ингэж тийм санагдаад ингэж жоохон ингээ насны ахмыг ихч хүмүүс баа шүү дээ. Тэгээд өөргөө нэг надаас илүү боловсрцсан нэг миний дээр байгаа хүн шиг хандлагатай байгаад тийм чадвартай. Тэгээд их хүнтэй харьцаж үзсэнгүү л дээ. Зүгээр их хүнтэй найзлахаар ч юм уу те. Танил юм ярихаар Найзлахаар гэдэг байгаа шүү дээ. Гэхдээ зөв юм ярихаар ч нөө тэг санагдаас тий. Нэг л надаас нэг насаар илүү те хим үзээд тулцсан. Тэрүүгээр ингэж жоохон өөрийгөө дээр байгаа гэж. Нүдгүй надад л би ч одоо 4 доош тийш байгаа шүү дээ. Тэгэл ингээд дээшлэх тусам жоох хөвчиг. Доошлох тусам ингээд нэг юм жоох юм муу тал руу явах гэдэг юм санагдсан надад. Яг хөө чиний таарсан хүмүүс тийм байж магадгүй. Гэхдээ эсвэл нөгөө талаараа зөв тийм ихснэр хүмүүс чинь заавал Одоо зөв ийм л хгүй. Нас дээш явах тусам илүү хөрсөн дээрээ бууз итгэдэг болсон байхгүй юу? Тийм байж. Тэнгүүд залуу байх тусам чинь ингээд нөгөө юм те юм гал авуулцсан нас байгаад нь шүү дээ. Тэнгүүд ингээд сансар юм яриад тэнгэрээд ингээд. Тэнгүүд яг дээшээ болоод эхлэх тусам аим хөрсөн дээрээ юм ярьж эхэлж байгаа юм. Тийм шиг санагцсан. Энэ ихтэй өөрөө яг тийм дээшээ доошоо дөрөв явж болохоор юм шиг насан дээр юм шиг яриад. За нэг тиймэрхүү гэж. За сайн бөгөөд тэгээд үржлэгч яривал. Тий, надад бол 4 дүү мөн бол асуудалгүй. Асуудалгүй. 4 ихчээсэн чинь. Энэ 18-аас дээшлэл асуудалгүй. Тий. Одоо хэмжтгэл хэлсэн дээр явж. Бол яриа өөрөө тэднээс нь шалтгаалж шүү дээ. За одоо тэг хөгшин гэдээ бүр амар хөгшин царайтай болоход нуус хэцүү л дээ. Зүгээр л хамаг. Чамд юу яа суух хэвээр би. За би хэрэг нас нэг юм хэлэх юм шүү дээ. Юу? Сайн насны юм дээр. Би өөрөөсөө үеийн болон бүгд тэрс өгч үзэг шүү дээ. Тийм. Лаан дээр шүү дээ. Тийм үү? Тий. Доош явахгүй. Доош байхгүй. Үе явахгүй. Дандаа дэшээ. Яа чи хамгийн анх яаж охинтой хоёр нэг болж танилцчаад тэр нь тийм одоо ялгаа хэр гардаг гэсэн. Гүш нэг ядлаж гараад Хэд их чинь чамаас? 3 Пүү. Чад юу вэ? Дангарахтай. Надад хамаагүй. Би надад самагш. дэшин дээр хамаагүй.
Тэгэхгүй. Өөр ингээл дэши даши дөрөв юм шүү. Та ч бас ялцчих ингээд нэг боловсрлаар ирсэн. Нэг школтой гэдэг. Школтой юм шүү. Би найз шүү. Би хайрсаас гал үжил бодлын ялгаа яхахгүй л тийм. Өндөр бол тийм том тул. Яг хүн анхны хил амнаас л айдгүй юм л тий. Тэгээ одоо бол дөрөв дүүх юм байна. Энэ подкастны наар олчлаа тий. Тэглээ тий. Чи говийн мөр. Наараа юу? Наараа байх уу, говийн мөр байх уу тэгвэл. Наараа нь. Наараа нь яа. Наараа нь яа. Наараа. Би говийн бор заяа. Би тэр говийн борыг ямар арчаагүй юм бэ гэж боддоо шүү дээ. Тэгээ үзчихгүй дээ. Үзчихлээ энэ та. Тэгээ би бол үзэхэд бол нэг ач холбогдолтой юу? Сайн захгүй. Бод заяа. Тийм гой өсөхтэй явж боломжтой насан дээрээ заяа. Тэгээ тийм өөрөөсөө их ч хүн санагд. Яагаад сонгож байгаа гэдэг нь амар сонь заяа. Тэгээ хамгийн юмаа бэлдүүлээд юу мэр бит. Гэтэл Миний амьдсан тэгээ амар зөрөгтэй тийм хүн шүүмжил. Тэрэн дээр нэг шүү дээ. Говийн бор наараа хоёрын хооронд ер нь хайр байдаг. Юу гэж бодож та нар? Бага. Би өөр нэг хайр байгаа болоо. Чи амар олонний нүдэнд байгаа. Тэгэл тэр болгоныг даваад хавд байгаад байгаа юм чи байдаг л хэлэхтэй. Тэгэхээр тэр чин наараг сонгож байгаа гэдэг чинь амархан амьдралыг сонгож байгаа гэсэн үг шүү дээ. Тэр хүн. Яг тэгээ хайртай болчвол яах юм? Яаж хайртай болох юм тийм хүнд? Наараа яа болохгүй юм? Яа болохгүй юм? Чи наараа хайртай болж чадах юм уу? Чадахгүй. Ер нь яаж тийм хүн хин хайртай болох юм? Би бол тэгж л бодож шүү дээ. Тэр зүгээр амархан амьдралыг сонгож байгаа байхгүй юу? Тэгээ би жоохон ямар арчиг юм бэ гэж бодсон. Тэгээ яг ерөнхий бодлого зургаар бол санд мэдэж байна. Тэгээ яг сайртай гişin шүү дээ. Тэгээ би наараа мараг юм жоохон өвчтөн юм байна гэж бодож тэгээ сэтгцэн нэг хэрүүл биш юм санагдаад байна. Тийм. Амжилт. Эсрэг амар эсвэл ухаантай хүмүүс юм болов шүү. Тэгээ анхаарлыг мэдээ анхаарлын ухаантай тэгээ анхаарлыг татах амар яаж жүжиглэх юм гэдэг хүмүүс байл яг. Лаг хүмүүс юм санагдаж байна. Мэдгүй. Тэгээд яг тэрэнд нэг толгой нугаадаг хэсэг бас бүлэг хүмүүс бас. Ер нь гэхдээ Монголын сошиал медиа бас амар хэцүү тий. Хэцүү болчихлоо шүү дээ. Дийлцшүүл тий. Одоо ингээд баг чи саяны яг баг таслаад оруулахад бас сошиал медиа бол тийм. Оруулнаа. Манай бүрээр оруулсан. Ер нь бодчихлоо гэдэг. Баг бүсэлж байгаад. Яг хотлын өөр актнаас нараг мэшин диж орж иж бийтэй. Ой. Йоо. Тийм юм жигдэх үү? Дээштэй. Энэ дээш ихтэй ер нь тиймэрхүү хүмүүс хэвчрэх цаг надад. Тэгээ уус төжил явах тий. Мэдхгүй. Та ер нь Монголын улс төрийг соних тийм үү? Гүү. Би бол аяга сонирхсон тий. Гүү. Тамир үтгэх үздэг уншдаг. Тэг манайд сонирхдаг яагаад сонирхдаг гэх юм бэ? Угаасаа тэгэл одоо юу гэмээрээ ямар одоо юу гэх би ингээд улс төр сонирхоод ингээд улс орон морон ингээд яа би ямар ч тийм үр бүтээмжгүй шүү дээ. Тэгжсэн зүгээр тэгэл энэ хэцүү улсад би яаж хүн шиг байх хэрэгтэй вэ? Тэгээд нэг тийм л улс төр гэдэг чинь заавал тийм том. Одоо танай хөл бөмбөгийн холбооноос эхлүүлээд улс төр шүү дээ. Тэрийг ярих уу? Ярих уу нэрээ? Тэгээ Монголын хөл бөмбөгийн холбоог ямар асуудалтай байна? Тэгээ яг хувь тамирчны хувьас бол бас одоо эксас волейбол орчин бол бүр ингээд амар гоё байгаа шүү дээ. Тэгэл тэнгуут ингээ хөл бөмбөг тоглох хүний ингээд өнцгөөс ингээд би ч гэсэн хөл бөмбөгтэр бас яг гэлцэх үедээ бас гэлцчихмаар л байхгүй. Тэнгуут ингээ хөл бөмбөгийн юм бодлоор ямар ч үзэж байхгүй. Тэгэл ингээ хинт ч хүрхгүй ингээд ингээл хөл бөмбөг тоглох хүмүүс юу вэ? Монгол хөл бөмбөг болд юм уу? Дээдлэг гэж бас байна маа ингээл. Тэнгуут чи ингээ амар харуултаа санаж байхгүй шүү. Яг бас яг ясаар бол Монголын хөл бөмбөгт яг юм чанартай хөл бөмбөг зөндөө. Тэгэл тэр бүх хүмүүс ингээл яг тэр prime time өнгөрөөгөл ингээл хинч танигдахгүй өнгөрөө явж нэг хэрэг харуултаа байна. Тийм ямар асуудал хаа. Тэр бол яг миний ойлгосноор тэгэл анд озар гэдэг хүн гарч одоо яана ороогдгүй дээ. Яг би бол яг нэрээ би ярьчих. Тэг за ямар асуудал ингээд хөл бөмбөгийн албаны ерөнхийлөгч болоод байгаа хүмүүс тэр одоо FIFA-гаас мөнгө орж ирдэ шүү дээ.
Тэрийг нь аваад хувийн ашиг сонирхолтой хэрэглээд байт юм. Сонгуулийнхаа мөнгө зөнгүүд ингээд зарцуулаад энэ тэрэ тэнгүүт нөгөө баригдсан ийм хөлбөмбөгийн талбай ийм хөлбөмбөг талбайтай camp map-уудаа ингээд өөрсдийнх нь нэр дээр аваад тэгээд тэрийг өөрсдийнхөө хувийн ашиг сонирхол ашиглаад зүгээр л бодцоо яг ингээд хөлбөмбөгийн холбоо сонгуул дээрээ ингээд бүр тусгад оруулсан заяа. Сонгуульд оролцохын тулд хөлбөмбөгт ингээд тодорхой хэмжээний цаг хугацаа зарцуулсан тийм үр бүтээмжтэй байж сонгуульд нэр дэвших эрхэн үүснэ гэдэг юм байхад тэр хүн зүгээр ингээд ямар ч гавьяагийн үс юмгүй орж ирсэн гэл бодоод үт. Тэгээд анд базар ерөнхийдөө чинь үгүй одоо холбооны хэмжлэгчгүй. Тийм. Тэрийн наашийн тэр цаанаас томилт юм уу? Тэгээ одоо хоорондоо дээгүүрэл ярьсан юм байгаад байгаа шүү дээ. Байгаад байгаа байхгүй юу? Яг ингээд тэгсэн ирнэ яг одоо нэр хүндийн хувьд ярих юм бол бас одоо магнит рид дашны гэж нэг хүн байгаа шүү дээ. Тэр хүн чинь сонгуульд орох гээд одоо би ингээд сонгуульд ингээд нэрээ өгч гинөө гээд тэгсэн чинь тэр хүний чинь баг хугацаанд болоогүй байхад нөө сонгуулийн PR хийлэмэлээ гэлүү баг нэг тийм жижиг юмнаас шантажлаа сонгуулиас насаа ийдсэн шүү дээ. Хэрвээ дашны байрнууд анд базар чинь тэр хүнтэй одоо нэг дүүц хүн гараад ирлээ гэдэг мэдэнгүүтээ шууд хасаал тэгэл анд базарчуур ганцаар гараад. Тэгээ одоо хүртэл хийсэн гүйсэн юм байхгүй тэгэл. Тэгээд одоо тэр чинь нэг амар хүмүүг орж ирдэ шүү дээ. Тэрийг нь тэгээд бас жоохон ч гэсэн өлөн бүтэн зарцуулчихгүй. Анд базрын дугаар байдаг ш нэрээ. Бидэж уугаа л та. Анд базар руу залгаж ирсэн би. Цаа авдгүй мэл. Залгасан шүү. Хувь тамирчны үүднээс бол хүмүүс хөлбөмбөг мэддэг болоосоо. Тэгээд бас яг тэ ингээд наад шиг зөндөө олон ингээд яг ингээд амар хичээж байгаа хөлбөмбөгтэй хайртай дуртай бүх юма зориулж байгаа зөндөө тамирчтай байгаа. Тэгээд тэр хүмүүс ч гэсэн яг надтай адилхан хүмүүс үзээсээ одоо хүрээсээ тэг бас өөртөө адилхан амжилт үзүүлэх сонирхолтой байдаг. Тэг шүү. Тэг бас хөлбөмбөгөө гоо сонирхоорой. Одоо болж байгаа шүү дээ тийм нэрээ. Одоо болж байгаа. Одоо үзэлт нийтэд тусдаг хөлбөмбөг. Одоо маань уйлрч чи одоо сая бол ихний тавиг туслаа. Одоо хөлбөмбөг чи ингэж яваад байгаа маа. 9 сард эхлээд шинээр эхэлж байгаа юм. 9 сард эхлээд тэгээ 11 сард дуусна. 11 сарын хооронд л нэг тойрог авч байгаа. 9-с 11 сарын нэг тойрог юм. Тэнгүүтээ өвөл болоод дуусаад хавар нь 3 сард шинээр 2 дахь тойрог нь эхлээд тэгээд 7 сард 3 тойрог дуусж байгаа. Гэтэ энэ жил бол жоохон оройтод эхэлсэн. Тийм болохоор 2 тойроод сая 2 дахь тойрог дуусчлаа. Тэгээд одоо дахиад дээр явж байгаа дөрөв тэгээд доор явж байгаа хэдээр ингээд таслаа дээр явж байгаа дөрөв нь таслаа хоорондоо 2 тойрог 6 тоглолт хийн. Гэсэн. Маах одоо 3-т явж байгаа. Тэгэл бас адилхан аврал үзэл. Хөлбөмбөгийн тоглолтыг одоо нөгөө юу түүцэн цэцэд болд шүү дээ тий. Тийм нөгөө холбооны холбоонд. Холбооны баруун талд. Тийм. Тэнд одоо хэр хүн үзэх зүгээр нэг ингээд тоглолтыг яг зорж очдөг. Яг одоо бол ингэж байгаа. Манай хангард гээд баг бол амар хичээж байгаа. Яг үзэж татах гэж амар хичээж байгаа. Тийм болохоор бас яг манай тоглолтыг бол бас тодорхой хэмжээнд хүн үзээд нэг шараад байгаа. Ойролцоогоор хийдэг ч юм уу. Яг баг л та 200-300 хүн бол үзээд байгаа. Бас үздэг юм уу тий. Яг манай тоглолт шүү дээ. Яг гэвэл манайх ингээд хангалттай бас юм маркетинг тал дээр амар ажилладаг байхгүй. Тийм болохоор бас хүмүүс ирж үзээд байна. Тэнгуү ч бас тийм маркетинг тал дээр анхаардаг зөндөө баг байгаа шүү дээ. Тэдний тэр хоёр хоорондоо маркетингтэй анхаардаг хоёр баг хоорондоо тоглолт тийш ямар ч үзэгчгүй нэг тоглолт болоод тусч байгаа. Тасалбар худалдаж авд юм уу? Үнгүй үзгийг хадгалсан очихгүй юм шүү дээ тий. Тийм шүү дээ. Тэгэл угаасаа хүн ч одоо бүх юм уцаараа л харж тий. Уцаар харахад хөлбөмбөг гэсэн хээ үсгэж байхгүй байх ч одоо яаж отом хийж очоод итгэл. Тэгээд манай тэгэл болж байгаа шүү дээ. Тэг бодож шүү хүн чинь. За монголч одоо дэлхийд хөлбөмбөг чансаараа хийдэлээ. Би Монголынхаа хаана байгаа лээ тий. Тийм юм билээ. Хөлбөмбөг юу юм бэ тий. Тийм дүнэл тэгэл за зөв нэрдэг амарлаа одоо манай хэлэхдээ ажил нэг амар байх юм байна. Хайхул амар байх юм байна. Өнгөрсөн тайм өнгөрсөн тэгвэл цалин ирээд. За саксных чи одоо нэг сэлэг модос нэг үү чи. 100 давуу бүр 100 даваа. Тэ штэ. Юу? Хинийх нь? Тэр бодос чинь 4 тоглогчийг үл 3 тоглогчийг нийлээд тэрбумаар штэ. Тийм баха. Баг нэг юм чи амар. Хүний 500 сая тийш штэ 500 сая штэ. Нөө бодонсын андын чи хэлээр явсан гэдэг амар. 500 сая хаа. Хөлбөмбөгийн яг андын төвшин тоглогч гэдэг. Мань өөрөө хэлчихв. Та чи өөрөө хэлээд бас андын төвшин тоглогчийг хэлчих. За яг хөө энэ бол мэдээж одоо дэдлэгт бол нэг чанартай баг бас чанаргүй гэх юм уу да юу мэр бас нэг тодорхой хэмжээний санхүүжилт багтай багууд бас байгаа шүү дээ.
тэр утгаас харуул яг чанартай одоо тэг санхүүжилт сайтай баг тоглол нэг 2 саяас 2,500 тэгэж байгаа. Тэрнээс дэшээ бол авах боломжтой. Хэрвээ талбай дундаж тоглогч. Үгүй дундаж биш яг сайн юм уу? яг ингээд тогтмол гараанд хэрэг үүргээ яг багтаа гүйцэтгэж чадж байгаа юм чинь. Сайн тоглогч гэсэн үг юм шүү дээ. Тийм. Тэгэхээр чинь одоо нийт хэдэн сар тоглож байгаа вэ? Ер нь бол тэгэл өвөл амрал үлдсэнд тоглож байгаа шүү дээ. 6 сар. Тийм өвөл амрал одоо тэгэл 7 сар бид ичээ лигийн дуусаад амраад тэгээд 9 сар буцаа эхэлж байгаа. Тэгээд 9 сар эхлэнгүүт 11 сар хүртэл явчаад өвөл амраад тэгээд 3 сар эхэлнэ. Энэ бол 6. Тэгэхээр яг 6 орчим сард сарын 2.5 сая цалинтай. Сайн тоглогч чинь хөл бөмбөгийн. Тийм. Тэгэхээр ч наач бүр амар баг юм шиг сагстаар тий. Тийм гоо. Тийм шүү дээ. Саксны хажууд хэлсэн шүү. Тийм амар хоцорч байгаа. Гэтэ бас яг туртай ямаар ингэж хийж нэхэр одоо бас нэг талаараа баярлмаар л үү. Нэг талаараа шүү дээ. Яг сакстай харьцуулбал маш бас жаахан харамсмаар саксчид ч за одоо хүүхд залуучууд харж байгаа ш тэнд нэг ах тийм том гэрээ хийсэн. Би тийм хүн болно гэдэг шууд итгэж орж ирж байгаа байхгүй юу. Би шууд яг ийм тамирчин болно. Би ийм өндөр цалин авна. Өөр юм надад хамаагүй гэдэг шууд тийм зорилготой саксчин болж байгаа байхгүй юу. Хөлбөмбөгдөр болохоор хөлбөмбөгчин болъё гэх юм бол хажуугаар нас нэг ажил төрөл хийж. Заавал хөлбөмбөгийн хажууд бас ажилтай байхгүй бол амьдралгүй байна да гэдэг юм болж ирж байгаа. Тийм бол бүр яг 100% сэтгэл зүрхээ хөлбөмбөгт зориулах бол амар хэцүү болчих жоо. Тэр нөхцөлийг мөрдүүлж хүн ирээдүйг бол маш хэцүү болчих жоо. Яг энэ хитэн хөлбөмбөнд талбай бариад очивол аяндаа л гэсэн тий. Тийм би бас ингэж бодоод байгаа юм. Одоо сакс чинь нэг талаараа амар ингээд дээшлж байгаа нөө UG арена баригдаад надад амар гоё болсон санагдчих. Яг нөө орчин амар гоё болчингууд хүмүүс бас ингээд анхаарлын төвчүүд орж байгаа. Би л гэж яг анх анзаарсан. Тэгээ одоо бол өөрчлөө. Одоо бол яг тамирчид чанар гэдэг юм өөр болоод эхэлж байгаа бол сакс амар гоё бодох. Яг анх бол яг нэг тэгээд байгаа юм шиг л анзаарчихсан надад. Тэгээд яг тэр шиг бас хөлбөмбөг яг ийм амьд зүлэгтэй за цаг нөхцөл болохгүй гэхэд зүгээр л яг гоё юм цэвэрхэн стжон байвал хүмүүсөө сонирхож ирж үзнэ. Тийм. Нөгөө Касенсиг авчирч баг хөлбөмбөгөөр баг Неймар шүү дээ. Мэдгүй. Арайч Неймар шээ. Ибра юу? За тэр явчихлаа юм байна. Тийм. Тэр явчихлаа. Тэгэхээр бас тэгээ төгссөн зүйл нэг харагдчих. Тэгж явахтал бид ч одоо Японы J1-аас ч юм уу K1-аас нэг тамирчин авчрах бол Монголын хөлбөмбөгт бол боломжгүй юм шүү дээ. Азийн том лигээс тамирчин авчрах боломжгүй шүү дээ Монголд бол. Яг дөнгөж гарч ирж байгаа тамирчин за спортын юм яриа ямар ч охин ярил л та. Гоё юм ярил л та. Юу спортын юм яриа чи энэ үү ток байгаа шүү дээ. Тэгээд гэхдээ ер нь бол хөлбөмбөг үзээрэй хөлбөмбөгтөө бас жаахан анхаарлаа. Окей үзье. За нэг хандаад нэг юм л ч юм уу. Тийм. Тэгээд тэгэл болчих. Тийм ээ тэгвэл бас үгүй ер нь бол чинь өмнөх ярьсан энэ чинь ингээд нийтлүүлсэн бай. За тэндээ нэмээд хэлэх юм байна. Хэлж болно. Чи тэсээ хэлж яах чинь дундаа. За окей. За одоо эхэлшээ мэ. Чи хүний яриаж байгаа. Тагтад сонс аа. За. Би ч юм таслахгүй бас тийм. Одоо ингээд хот хоормог болчихлоо шүү дээ ингээд. Арьтыг сая хүн зүрхсэтлээс хэлж явах чинь хасаач шүү дээ. Тэгэ яг юм. Тэгээд яг сакс хөлбөлтэй адилхан хөл бөмбөгт яг ингээд зүрхсэтлээ зориулж байгаа залуус зөндөө байгаа. Бас чанарын хувьд ч гэсэн маш чанартай тоглолт тэнцээ явагддаг, алдсан өрсөлдөөн тэнцээ гардаг. Тийм болохоор бас хөл бөмбөг чинь гоё спорт. Тийм болохоор хөл бөмбөгт бас жаахан ингээд сонирхоорой гэж л гуйж байна. Одоо яг тамирчны хувьд бас гуйх юм бол тэр л байна. Жаахан ингээд бас үзээрээ нэг сонирхоод үзээрээ хөл бөмбөг бол гоё спорт шүү. Ялангуяа Монголын хөл бөмбөг рүү нэг бас нэг ямар юм байд ингээд нэг сонирхоод үзчихвэл бас тамирчнаас баярлалаа шүү. Таамаг хол бөмбөг үзээрэй. Үнгүй юм байна шүү дээ. Тэгээ чи нэг ирж үзээч энэ тал тий. Нэг баярал. Тэгээ ингээл үзэхгүй л байгаа гэдэг. Би саксны дэдлэгтэйсэн бол бүгд тасалбарын гойгоо үзэж байгаа. Үзье гэсэн чи юу бас сайн бит үү те. Яг хизээ хаана болоод. Хазаа хаана болоод байгаа амар. Тий. Одоо би бол нөгөө хаана үзэн тэнгүүт яаж мэддэг вэ гэхлээр баг тоглолтын хүмүүс өөрөөс нь мэддэг. Тийм би өөрөө бүр ингээд заримдаа тоглолт руу хахаа өмнө ирж үзээр юм үзээр гэж өчтөн шүү дээ. Тэгж шүү дээ. Тэгээ ямар ч постэр юм тийм аягүй.
хангалттай. Гэхдээ яг манай багч ихтэй бас хийгээд манай баг бол бас маркетинг хийж Манайх ингээд одоо сакс үйлдэл чинь тоглолтын дараа шууд ингээд рил гаргаад та гэдэг чинь хайлайтуудын хийдэг шүү. 3 рил мэл тийм хийгээд хийх юм уу хийдэг. Гэхдээ манай баг уг нь амар чанстай маах Монголд байнгүй зөө ингээд тамирчдын байртай. Тэгээ бид чи ингээд амар юм нарийн ингээ хоол ундан дээр үл бид чи тоогоч могочтой байран дээр. Тэгээд байран дээр уулзаад митэггийн хоол ундаа идэн. Тэгээд шампуд фитнестэй гэрээтэй тэгээд гадаад тасалжуулагч авчирна, гадаад тоглогч нар авчирна. Тэгэл бид бүгдэнд нь уураг, амино, витамин бүх юм өгнө. Амар хичээж байгаа багийн хүн үздүүд л болохоос яг тийм яг сакстай адилхан. Тий. Яг л адилхан хичээж байгаа. Тэгээ одоо бас сайн багууд нь ч гэсэн яг адилхан хийж байгаа. Бүх тамирчтай амар анхаарал бүгд л хийж байгаа. Зөв хүн үзгүй байгаа байхгүй. Амар ингээд чимээгүй, хинж мэдгүй. Тэгэл өнгөрсөн. Байрал мэрэл нь гоё шүү дээ, тий. Тэгээ одоо тийм нэг хэлхээ орчих. Одоо ингээд бодож байгаа шүү дээ. Сагсан дээр нэг хүүхдтэй дээрлэх тоолж авахыг хараад тэр ахын амьдрал гоё бод гарч сагс ч юм болов санаж байгаа шүү дээ. Тэгмэд би одоо ингээд тэ надаас нэг хэд ахнаар махнаар хөлбөм бөхтөөл хөлбөмбөгийн тоогондоо л бүр уучраа олцсон сайн хүмүүс шүү дээ тэр чинь. Тэр ахнараа хараад амьдарч байгаа байл нь хараад би одоо ирээдүйд ийм юм болох юм уу гэж шууд санаа зовж эхэлж байгаа байхгүй. Яг бүр хангалттай бас хангалуун байж чадахгүй тий. Тэгэл бүр асар завгүй бүр үнэхээр хөлбөмбөгт хайртай болохоор л өдөртөл тоолж байгаа тий. Тэр хүмүүс чинь хөлбөмбөгт амар сайн топ тоглогч ирнэ хажуугаар нь ажил хийгээд байгаа шүү дээ. Тэр бүр ер нь харамсалтай шүү дээ. Бас яг топ гэж хэлээд топ байх хэмжээний потенциалтай ч гэсэн хажуугаар нь ажил хийснээсээ болоод тэр топ төвшнээ алдчихж байгаа юмштай амар олон байна. Тэгээ одоо жишээл би ч юм уу тий. За одоо ингээ октод руу орё. За нэг октодын тал дээр яриа эхлүүд нэг өөрөө тий тэгэл октод ч гоё штэ гэж. Хөөд ер нь та тийж боддог уу? Би одоо ингээ айл охин мөхөнтэй харьцаараа ер нь жоохон бузарлаа ачхгүй юм шүү дээ. Айл охин. Гөө зөв бороо үнэ савал хэлчлээ. Айл охин ингээд гэмтээчгүй юм шиг тий. Жоохон Шархлуулчихгүй юм да гэдэг юм. Бондоохгүй гэмтээхгүй байсан да. Гэж одоо амар нандиндэн шүү дээ. Ер нь уг охин мөхөнтэй харьцаж эхлэх юм бол авсан дээ мөрөө. Зүнтэй царай л авчихсан. Бүр санаа завчлаа бүр. үнээс За хэл. тий утгаар хэлээгүй шүү дээ. Зүгээр л уг 8 гоё мэрхчаад юм бузар болгоо болж байгаа гэдэг. тий. Тэгээ зүгээр л одоо айлаа охинтой харьцаа ч юм уу татансууд хэлж байгаа шүү дээ. Тэгэхээр тэр охины сэтгэл зүйн талаас нь ч юм уу амьдралд нь тийм хад толб байдаг ч юм уу тийм ерөөс үлдэхгүй хансан гэж үнэхчээд шүү дээ. Аль болох нандинал тий хумдахгүй. Нандинаад гэдэг болохоор ч юм уу бүр хангалттай тэгж ойртож байж чаддгүй гэж магадгүй бас. Тэгвэл би нэг юм асууж байна. Үерхэлд нэг тийм байх ёстой гэдэг юм байдаг уу? Одоо яг хайр гэж яг юм нэг юм тодорхойлсон юм байд юм уу? Гэхдээ ер нь л өмнө нь тийм боддог байсан. Тэгээд ер нь л нэг хүнээс хойш л ерөөс тийм баха болчихсон шүү дээ. Тэр хүний ойлголтыг ер нь өөрөө ойлгох болчихсон шүү дээ. Аа тийм. Ямар ч тодорхойлтгүй. Нэр үе. Би нэрээ ингэж бодсон шүү дээ. Одоо би ингээ өсвөр насны дээр ч юм уу хэдэн жилийн өмнө ч юм уу за өстө би өөрөө лаг баяжаал эхний ажил хийхгүй тэр хүүхд гээл Би дуусах тий. за. Тэсийг дуусах болж байгаа. За. Тэгээ ийм заяа. Одоо нэг хүнтэй харьцаад надад ингэ таалагдахгүй юм байна штэ. Тэнгүүд би бодохдоо болохоор оюун хүн намайг таалж байгаа ийм үйлдэл хийх ёсгүй гэд би ингээ бодож байгаа байхгүй. Миний бодсон зөв энэ шиг байх хэрэгтэй. Ер нь бол тийм байх эсвэл юм билээ. Тэгвэл тэр хүн юу хийсэн юу хийж ийн тэ тэр болгоныг нь зүгээр харгалцахгүйгээр юм дэмждэг ойлгодог байх маяг хэлэр нь хайр гэж би ер нь ойлгосон шүү дээ. Одоо буруу юм хийсэн ч гэсэн одоо тийм шүү дээ. Хоёр талтай юм да. Хоёр талтай л юм хэлээ. Гөө гэхдээ ер нь бол гиг ярьж байгаа үнэн. Яг одоо тэр хүнээс ажиллаа. Тэг үнэхээр одоо тэр хүний хийж байгаа юмыг би үнэхээр дэмжиж чадахгүй бол яах юм. Үнэхээр чи буруу юм тийм дэмжих юм биш ээ. Яг би бол ингэж ойлгож байна зөв. Яг одоо жишээлбэл ингээ тэр охин
зөв гээд тэр охин сайн заяа. Тэгсээ нэг гээд одоо ингээд тэг өнөөдөр би уулзахгүй завгүй гэж хэлчих юм бол тэр хүнд гээд болохоор ингээд над одоо би таалагдахгүй болохоор надад уулзахгүй байна гэж хэлчлээ гэж шууд гээд тусгаад авчдаг гэж хэлж байгаа байхгүй юу? Тэр талаас. Тэнгүүт тэр хүн болохоор үнэхээр завгүй гээд сайн ч гэсэн үнэхээр завгүй тэгж хэлсэн гэдэг өнцгөөс нь харж тийм яриад бас тий. Тийм чи тийм болоогүй байсан юм уу? Саяхан л тийм болсон юм уу? Яг их бүрэн ойлгоогүй тэгэл тэр алга нэр нь жоох миний алдаа эндэгдлээс юм. Алдаа эндэгдлээс юм байна гэдэг юм ойлгох байхгүй. Та тэгж боддог гэсэн үү? Өсвөр насны дээр ч юм амар лаг баян болоод эхнэр ажил хийхгүй эхнэр хүүхдүүд тэгэл тулцсан баян болно. Ганцаараа л явах юм шиг боддог гэсэн хэвгүй. Эхнэр нэг хажууд зөв дагуулч юм шиг те. Тэнгүүд одоо ингээд боддог бодолт гэсэн чинь бас би ингээд бас хичээгээд амьдарч байхад эхнэр бас хажууд хичээгээд амьдарч явах хэрэгтэй байна л гэж боддог болсон шүү дээ. Би ганцаараа амьдрал босгох, хоёр тал зэрэг босгох хоёр бол шал өөр л юм санагдсан. Өө зүгээр тий. Хамт амьдрал босголцож чаддтай тэр амьдралын хатуу хэцүү одоо юу гэдэг бүгдийг туулж чадсан. Тэг төсөл маамтай байхгүй тий. Тийм хүн л олмор санагдаад байдаг шүү дээ. Нөө би сэнэ юу ярих гэж байлаа. Одоо ер нь тэгээд бос. За гоё л ирлээ шүү дээ. За ингээд манай 3 дахь дугаар дуслаа. Тэгээд Монголын хамгийн царайлаг хоёр ихэр найзаа урьж оролцууллаа. Таалагдсан баха. Та гэхдээ яг тийм сүлд асуугаагүй ч юм уу тийм ярмаар юм байна уу хэлэх юм байна уу? Тий, дөө би амар тэнэг юм аа. Зөв октод ингээд Instagram дээр баар маарны юмаа ингээд хайлайтс хийцээ хахаар үнэлэмж буураад ч надаа санаас. Яг тэгэл тэр өхний тэгэл өөрөөх нь хүсэл тий яг л сайн ярьсан юм яваад шүү дээ. Соринбогийн хувьд бол боордог юм байна л да. Соринбогийн хувьд байна. Тий. Соринбогийн тим хүн байх нь шүү дээ. За. Өндөрлөө да. За. Илмэрэ гоё мэлчлээ гэдэг. Одоо энэ бичлийг үзээд надад би таалагдсан хүмүүс өөртөө тэмдэрт тавьж ирээд хэлсэн шүү дээ манай. За тэгээд энэ комментэнд ор манай хоёр нэг айл ихэр нь царай л өгөөд коммент хийжээ. Нэ тэгээ тэгвэл бас татах гэж сүлдээ угаасаа царайлаа. Царайлаас өрсөлмөр л байна. Энэ ч өөрөөс аяга гол тийжих гэдэг. Гэхдээ сарбаа царайлыг үнэхээр зүгээр. Энэ камер дээр чи царай харагдаж байгаа шүү дээ. Ер нь бол тэгж байж болно шүү дээ. Тийм шүү дээ. Камер дээр болов? Тий. Амьдрал яваа. За. Ямар гоё юм бэ?